Йоо. Та нар биднийг сансноо? Стик тавг эргэж ирлээ. Энэ удаад манай онгон цоологч. За арай л муухай юм байна. За. Гэтэ явуулч. За явуулч та. Би яг яар муугаад. Зөв манай анхны зочин. Тийм. Бадрал. Анхны зочин маань арай илүү дуу дурсны өндөр чанартайгаар эргэн ирлээ. Сайн байцгаана уу? 27 дугаарыг дараа уулзалтаа баяртай байна. Голоор усныг болцсон. Тийм. Онлайн карантинаар яасан. Карантинаар гацаж үгүй алга болоод. Харин тий. Бадралаар ургацраа. Гэтэ яг бадралч ер нь байнга онлайн байгаа л тий. Битгий сонс сэтгэл зүйч подкаст, comedy, сэтгэл зүйч workshop гэл. Өшөө асуулт яаж? Би яг мохорч. Манай нэр ануудаар орсон байл шүү дээ. Орсон шүү дээ. Тэгсэн шүү дээ нэрээ. Тэр ирсэн. Ануудаар орсон. Сэтгэл зүйч workshop ирсэн. Тийм. Тэгэл бараг сэтгэл зүйч workshop байд юм байна. Үгүй өмнө чи хэлж лөө. Би тэгэл яг илүү амар сайн байд. Тийм би чамд хэлчихсэн. Нэг студид нэг таарахад хэлчихсэн. Тийм. Тэрнээс өөрөөр бол нэг дэлгэрэнг ярьж байгаа. Тэгэхэд л яриа жоохон байлгүй яалаа. Энэ хэд чинь дөнгөж эхэлчихсэн нэг 200-аад гишүүн байсан. Одоо хэдэн гишүүн тийм ээ? Одоо л яг нэг 1000-аад л. Гэтэ яг publicly зарлалааг байгаа. Одоо publicly сархан сэвэд өгөх юм бол бүр ер нь л амар болох юм шиг байна. Гэтэ одоохондоо нэг хүмүүс татхаас илүү зүгээр серверээ яг нэг сайн хүмүүс ирсэн ч гэсэн буцаад мэрдлэх хэрэггүй болохоор тийм сайн болохгүй л үзээд байна л да. Би нэг орж утсан шүү дээ. Амар бол өрөөл шүү дээ. Тийм. Төрөл бүрийн сэтгэл засах өрөөнүүд лээ те. Уран зургийн сэтгэл зүй, уран зургийн анализ гэдэг. Тийм уран зургийн анализ, кино анализ. Юу юучлээ таар. sex education гэдэг янз бүрийн. Тийм. Гой өрөөл, гой серверлээ. Тийм. 12 сараас хойш нэг 2 сар хүртэл юм уу тэрлүүл хам хүчээ зарцуулсан да. Нэг хэсэг бараг бүр юу ч хийхгүй ганцхан тэрэн дээр ажилласан шүү. Тэгээд нөгөө сэтгэл зүйчдийг айгуу сайн цоглуулад тэгээ сүрэн айгуу сайн тавьсан шүү дээ. Тэгээ тэгэнгүүт одоо яг надтай бүх юм хийдэг болчих واخхой. Өмнө ингээд юу ч хийсэн ингээд надаас асууж хийх гээд байдаг гэсэн. Тэнгүүд яг сүүлдээ өдөртөгчтэй болох хэрэгтэй байна гэд 2 менежер шалгаруулад. Тэгээ саналаараа шууд ардчлалаар гаргаж ирээд 2 менежер. Тэгээ сардаа нэг солигдно. Тэрнээс хойш л одоо би юу ч хийхгүйсэн өөртөө бүх юм явж идэг бүр үнэхээр сэтгэл хангамжтай. Чи өөрөө хэлсэн юм тийм. Тэгээ нөгөө анх нөгөө сэтгэл зүйч подкаст хийсэн шүү дээ. Тэгсэн. Энэ хоёр хөтлөгчтэйгээ хамт ингээд ярих чагаа зүйлийн өмнө workshop хийж гэж дод. Тэгээ одоо ингээд даалт ухамсарын талаар яриаг гэвэл одоо баска гэдэг ч юм уу. Ингээд яг тухайн салбараар илүү сайн судалсан сэтгэл зүйч нартай уулзаал. Тэгээд яриа хийдэг гэсэн. Тэнгүүтээ энэ яриа подкаст сэтгэл зүйч подкастаар ингээд ярина шүү дээ. Тэр хүмүүс яг хит мэрэгжлийн ярихаар тэрийгээ тайлбарлаж, энийгээ тайлбарлаж юу ч ойлгохдохгүй байна гэдэг гэсэн юм. За. Тэнгүүд нь хүмүүстэй илүү тийм одоо сэтгэл зүйч подкастын сонсогчдод илүү тийм яг нөгөө шинжлэх ухааны мэдлэг шаардахгүй юм ярьж өгöd. Илүү одоо амьдралд хэрэг болохоор юм гэх юм уу. Тэнгүүд яг тэр нэг workshop хийж байгаа юм болохоор хүмүүст ойлгохгүй ч гэсэн сэтгэл судлалын оюутнуудад тест янз хэрэгтэй юм байла да. Даанч ингээд 4 хүний хооронд яригдаад өнгөрч байгаа харамсалтай юм гэж яг ярьсан байхгүй. Тэнгүүдээ шууд Discord дээр нэг охин юу байсан бэ? Чичат гэдэг юу серверэд нэг подкастт орж исэн юм. Тэнгүүдээ Discord-ыг ер нь би нүтэлсэн байсан байхгүй. Энэ нэг юм боломжтой аппликейшн юм байна гэх. Тэгээд Discord руу ороод нэг workshop хийдэг болоод 7 хоногт нэг хийдэг гэсэн байхгүй. Тэнгүүдээ сүүлдээ нэг сэтгэл зүйч нэрээр өөр юм хийж болно шүү гэд. Тэнгүүд одоо 7 хоногийн 7 өдөр ингээд зарим өдөр нь 2 ивент явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм бүр хөл хөдөлгөөн буцалсан тийм л газар болчихлоо гэж. Сүүлдээ сэтгэл зүйч биш ердийн найз нөхдөд урьсаар одоо 1000 гаруй болцсон баг шүү. Тийм. Сэтгэл зүйч подкастын фэнүүдтэй бол амлсан ясараа бүх линкийг өгсөн. Тэгээд сэтгэл зүйч подкастыг сонсдог хүмүүсээс орсон байгаа. Тийм. Ер нь бол баг өмнө ч гэж ер нь хизээч тийм байгааг бах тий. Яг Монголын тийм баг сэтгэл зүйч нартай шууд ингээ холбогдож болох тий. Нэг санаа зовж магадгүй. Тэгээд энэ бол ер нь яг альва нөгөө шинжлэх ухааны салбар хөгжөөд яваад байгаа юм байна. Одоо манай Монголд ч нэг тийм шинжлэх ухааны нэг юм нэгдсэн ажиллагаа аяг муутай байгаа шүү дээ. Сэтгэл судлал гэхэд бол ингээ тал ботхоо байдаг гэсэн юм байна. Сургуулиараа МОС нэг институт, БОБИС нэг институт. Тэгээд зөвхөн томчууд нь биений таньдаг ч юм уу. Тэгвэл би оюутан багт нөгөө энэ 3 одоо том сургууль сэтгэл судлалын одоо хүмүүлэг МОБИС нэг өөр бас сургууль байгаа л да. Тэгээд энэ 3 аяг том. Ядаж энэ 3-ыг нийлүүлсэн тийм оюутнуудын клуб байгуулъя гэж хүсээд. Тэгээд нэрлэл нэг болтгоо байсан юм. Гэсэн чи яг нэг тохирон бүртэн гэдэг шиг яг ийм аппликейшнийг таарал. Тэгэл карантин байсан бас тэгээд тэнгууд аягүй итгэвтэй байж таарал. Тэгэл ийм их зүйл үүсчээл явж байна да.
Тэр карантины үеэр бас амар тэр хөрх юу бас те Валентины нөгөө тий. Тэр манай бэлгийн орж ирсэн. Найз захтай болсон юм тий. Найзтай болсон бас нэг ганц өдрийн те. Тэгээд найзхантайгаа болцож молцоо. Тийм үү. Тэгээд Discord сервер л дээ гэхдээ. Тий. Discord дээр Green Zone орж мороод аалж гисэн. Тэр болохоор яадаг Black Mirror гэдэг кино шүү дээ. Тэн дээр нөгөө нэг хосын нэг юм цаг тааруулдаг шүү дээ. Хоёр тэдэн цагийн турш ирэх юм гэдэг. Цагийн дуусах гэж байна. Тийм. Тэрнээс санаа авсан. Тэр нь яг Discord дээр нөгөө юм сохор болцсон юу гэдэг серверүүд байдаг л да. Тэгээд тэрийг бүр айгүй гоё болгоё гэдэг. Тэнгүүд өөрөөсөө сервер дээр шууд ингээд бүртгүүлсэн хүмүүсийг шууд автоматар хуваарлаад хоёр тэдэн цаг хүртэл ирэх нэгээл болчих жоох. Тэгээ бэлгээг өөрсөн. Ер нь амар олон охтуудтай. Тэгээ нөө нэг одоо хот охтууд нэгсчээд хот залуучууд нөрөхгүй байгаа. Тэгээд яг нөгөө ер нь л ийм шаардлага тавьсан. Гаднаас хүн өр. Гэтэ нэг юм буцаага тэр охтуудыг нөгөө бүргээ салахгүй гай болоод байгаа. Айтайхан залуучууд өрчих гээд. Тэгээ би одоо бэлгээг өрсөн тэгээд мэн яасан. Яг тэр нөгөө тэгээд зохиомлоор нөгөө Green Zone мөн. Тэгээ Green Zone байсан. Public байлгүй яалаа. Public байв. Shangri-La бахан тийм буудал. Тийм буудлууд байсан. Кофений газар бахан газар хийнгүүтэй. Чинь болцоолоо. Би өөрөө зөөгчээр ажилласан байт. Надаа шампанс хүрэж өгсөн. Бас би бас бэлэвч гэж байгаа. Билэж өгч тээ. Чи өг юм гэж. Тэр мөр бол яг зөвөр серверыг идэвхжүүлэх гэж байгаа юм байна. Яаж ашиглахаа мэдгүй хүмүүсийг илүү татан танилцуулах зорилгоор л тийм байсан. Валентиныг ашиглаад. Тань тэр ч юу нь бол амжилттай болсон л гэж би бас үзчихлээ л. Яг юу нэг аягүй сайн болсон шүү. Тийм би тэр ивентэр яг за энэ Discord сервер бол яг за ингэж л явт юм байна гэдгийг үл амар ойлгосон. Ер нь л гой санагдсан. Бараг шууд мэрэгжлийн зөвлөгөө мөнгөлгөө ч гэсэн бараг авчиж болд юм шүү тийм. Хүсвэл. Тийм. Тинчнээс хамгийн гол нь шүү дээ. Бид дотор ингээд сэтгэл зүйчнэртэй танилцж явах явцдаа ингээд сонсож байгаад за энэ л сайн сэтгэл зүйч байна гэсэн хүмүүсээ олох нь зорилго байхгүй. Мөн ч болохоор яг нөгөө сэтгэл зүйч подкаст гэдээ хийсэн чинь над руу нөгөө баахан үйлчлэгч хандаад тэгээ ачаалаа дийлхэ болоод тэгээд ингээд өөр сэтгэл зүйчнэр чинь сэтгэл зүйч хүн чинь болно айгуу лаг төлбөр аваад одоо гоё амьдрах хэрэгтэй байхгүй хүмүүсийн юм дээр айгуу бас амархан хаширдаг ажил шүү дээ хэцүү ажил. Тийм болохоор гоё амьдрах хэрэгтэй гэж боддог. Тэнгүүд яг манайд болохоор айгуу сэтгэл зүйчнэр амар ядуу байдаг байхгүй. Маш бага цалин авдаг. Цалингаас цалингийн оронд амьдэрдэг. Тэгээд мөнгө багтаа онгод ёс зүйн үйлдэлүүд хийж эхэлдэг байхгүй. Одоо мөнгөний төлөө нөгөө худлаа унш тавина. Одоо шаардлагагүй олон удаа уулзсан ч гэдэг юм. Тэг шаардлагагүйгээр зүгээр сайн зуурчлаад өгчих юм бол мөнгө ихтэй хүн чинь ядаглал тийм жижиг сажиг юм дээр тийм арчаагүй зан гарахгүй байхгүй. Тэгэл тэндээс сайн сэтгэл зүйч болол одоо явчих юм бол бас аюу том боломж байхгүй. Илүү өөрчлөлт байгаа. Сэтгэл зүйч нарыг бас нэг одоо яг үйлчлүүлэгчтэй нь холбож ирэх тийм чухал нэг тийм платформ гэсэн ба шүү дээ. Тийм гүр. Одоо тэгээд яг нөгөө түрүү нөгөө салбарыг хуваагддаг гэсэн шүү. Тэнгүүд яг ягаад ч юм ингээд одоо одоогийн өмнөх үеийнхэн бол одоо нэг 40 50 тавьж байгаа хүмүүс бол яг сэтгэл судлалыг яг чирж байгаа хүмүүс аахгүй Монголд. Тэдний өмнөх үеийнхэн бол бас яг үүсгэн байгуулсан айгүй мундаг хүмүүс. Гэхдээ нэг юм сони маргадад идэх нь нэг их тийм дургу хүмүүс ихтэй. Би тэрэн дургу энэ дургу тэрний хийж байгаа юм би орохгүй би энэний хийж байгаа юм би орохгүй гэсэн юм амар ганцаардаг гэсэн гоё. Сэтгэл зүйчд хоорондоо юу? Тийм. Тэр бүр ойдмахтай аяга гайхдаг гэсэн. Нэг багштай диплом бичсний хадлаа нөгөө багшд нь зоолуулдаг. Тийм. Тиймэрхүү аяга хогийн юм ихтэйсэн. Тэгээд тэрнээс болоод бид хэд ямар ч тийм нөгөө байгууллагын болон багшийн талыг хэд барихгүй. Тэгэл одоо нэг одоо төвийн багш орсон бол дараа нь өөр төвийн одоо нэг хүнийг оруулдаг ч юм ингээл тал аль болох ньютрал байх гал үзээд байна л та. Яг зүгээр зэр үлдчихсэн. Тийм. Тэгэхээр багш нар жоохон муухай тийм. Сэтгэл зүйд ч одоо хүн төрөлхтний сайн сайхны төлөв байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь бол хооронд олж байгаа одоо ив тэнжингөө эгоны асуудал. Эгоны л асуудал байгаа. Эрхлэгдлийн юм шаацах. Тэр үл яг дотоод асуудал та. Гэхдээ яг ер нь сэтгэл зүйн салбар яг сүүлийн хэдэн жилүүдэд л Монголд нэлээд хүчтэй өгчөж байгаа шүү тий. Тий, одоо яг нөгөө хүмүүст хүрэх хэмжээнд гэх юм уу? Тий, хүмүүст арай л танигдаж эхлэв. Яг хүмүүс нэг ойлголттой болоо. Тэр нь бол өмнө нэлээд эрт гисэн юм бэл. Тэгээд яг анх сэтгэл зүйч нар ингээд Монголд бэлтгэгдээд ирж байхад бол сайн мэдэхгүй. Сургууль мужуулах гэдэг үг илүү ордог. Тэгээд тухайн үед бол яг нөгөө үйлчлүүлэгчд гэх юм дандаа нэг тийм элит хүмүүс л байдаг гэсэн. Том дарга нарын их нэр ч юм уу, эсвэл том алдартай жүжигчид дуучид ч юм уу. Тэгээд сүлдээ болох. Ер нь бол general public байх хэрэгтэй шүү дээ. Тийм, ингийн юм. Тэнгүүт одоо л юм жоохон тийм болж байгаа юм шиг. Одоо яг юу гэдэг бадралт нийт ирж байгаа бүх үйлчлүүлэгчдийг зүгээр нийт зургаар нь одоо ерөнхийд нь авч үзвэл яг үндсэн гол асуудал нь яг ямар асуудал байгаад байна.
Одоо хувь хүнтэй холбоотой ч юм уу тийм харилцааны асуудлууд илүүдэлгүй байна уу? Эсвэл яг нэг нийгэмтэй холбоотой яг тэр нэг хүрээлэн буушны асуудлууд юм байна уу? Хувь хүнтэй. Ер нь бол яг нөгөө гол тийм яг үндсэн суурь асуудал чинь яг тэр хувийн асуудал таахгүй. Одоо тэр бие биений дотоод зам төлөвийн өөрчлөлтүүд одоо тэр хурц байдлууд ч юм уу те. Тэд нар яг суурь асуудлууд таахгүй. Нөхцөл байдлын асуудлууд бол ингэдэг байхгүй. Өө би сэтгэл зүйчд очих хэрэгтэй байна гэл. Тэнгүүд яг шууд тэр дорн нэг хоногийн дараа цаг өгч чадахгүй шүү дээ. Тэгэл хүмүүс авцсан цаг 7 хоногийн дараа ч юм уу. Тэгээд дөнгөд зарим хүн болохоор өө би тухайд л яасан одоо зүгээр болцсон гэдэг байхгүй. Тэр асуудал дээр бол сэтгэл зүйч ажиллах нэг шаардлагач байхгүй. Үнэхээр үнэхээр зүгээр болчих жоолол. Яг нөгөө бидний яг мэрэгжлийн хүний давуу тал чинь болохоор яг тэр нөгөө суур байгаа өөрөө тэрийг асуудал гэж мэддэггүй тэр асуудлууд дээр ажиллавал тэр хүнд хийж өгч байгаа маш том хөрөнгө байхгүй. Зүгээр нэг нөхөртөөгөө муудалцаад нэг удаа муудалцаад тэрэн дээр нь одоо яг зөвлөгөө шаардлагатай байж байгаад тэгээд учраа олцсон бол тэн дээр нэг сэтгэл зүйч хэрэггүй. Яг бүр маш удаан хугацаанд ч юм уу нөхөртөөгөө ингээд тохиромжгүй байгаад байвал хосын зөвлөгөө авах нь зөв баг. За энэ коронагийн үеэр ер нь юу юм тийм зөвлөгөө авах хүмүүс ихсэн үү? Ер нь нэг ийм ажиглагдсан. Монголд байгаа хүмүүс бол багассан. Төлбөрийн чадамжгүй болж эхэлсэн. За. Зарим нь. Тэгээ гадаад байгаа хүмүүс бол бүр ихээр авч эхэлсэн. Маш ихээр. Ер нь жилийн хугацаанд сэтгэл зүйчдэр очиод ярилцгийг гэвэл ер нь одоо нэг цагийн төлбөр нь дунджаар ямар шүнтэй юм бэ? Янз бүрл ах шиг байна да. Одоо 35,000, 120,000 янз бүрл. Дэвшигээ бүр хэд байх вэ? Тэгээ миний сонссноор л 140,000 дээд л байна Монгол төгрөгөөр. Цагийн 140,000. Цагийн. Тэгээд 7 хоногт нэг болсон. Тийм 7 хоногт нэг. Ер нь яг юунаас тухайн нөхцөл байдлаас л хамаарна л да. Гэхдээ ер нь бол өвчлэн 7 хоногт нэг болцоо 40-60 минут байдаг байхгүй. Харин яг нэг цагаас хэтрүүлдэг чинь чанар нь муу бол явждаг гэдэг. Тэгээ ер нь л яг нэг 40-60 минутаа барьчих гэдэг. Тэгээ би бол яг нэг цагийг яг бүтэн 60 минут уулзаад тэгээ үлдсэнд нь яг дараачийн уулзалтын даалгавар маллуур дараачийн цаг тоглох моглох бус асуудлууд байждаг байхгүй. Тэгээ нэг цаг 10 минут болдог гэсэн миний хэлээр. Одоо нөгөө үйлчлүүлэгчин чам дээр ирэл гол ярьж байгаа юмнууд дандаа ер нь өөрсдийнхээ асуудлуудыг ярьж байгаа шүү дээ. Тийм үгүй. Янз бүр. Одоо яг зарим нь бол яг асуудлаа амар сайн мэдчихсэн ирдэ. Зарим нь болохоор яг нэг асуудал ярьж байгаа боловч яг тэрнийхэн цаана шал өөр юм байж байгаа. Тэрийг мэдэхгүй байж одоо олж мэдээд тэн дээр ажиллах тухай. Гол нь яг зүгээр эхлэх гээд байгаа point нь тэгэхээр одоо шинэ ямар нэгэн асуудал ч юм уу нэг тийм ер нь онцгүй тийм асуудалтай зүйлүүдэд чамд ирэхээр тэр нь өөрөө чамд чиний сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар ер нь яаж нөлөөлөх вэ? Тийм тэр бол ер нь л сэтгэл зүйчийн мэрэгжилч ер нь хамгийн хурдан ажлаас хашрах юм шимж шүү дээ. Хамгийн их хаширдаг мэрэгчлүүдийн нэг гэж байгаа юм. Яа тэгэхээр дандаа нөгөө нэг хүмүүсийн амар хүнд юмнуудыг сонсно. Тэгээд тэр чинь зүгээр нэг ингээд гэж сонсоод өнгөрөхгүй шүү дээ. Кино үзэж байгаа юм шиг. Тэгээд бүх деталийн чи сонсч бүх үгнээс нь гогцоо гаргаж авч ээж чи зөв оншилж зөв ажиллана шүү дээ. Тэхийн тулд чи маш их анхаарлаа хандуулсан байх хэрэгтэй байхгүй. Одоо тэр чинь угаасаа тэр хүн чинь ингээд төлбөрөө төлж байгаа. Тэгээд нэг цагийн хугацаанд тэр хүн чинь яг ингээд тэнд л одоо найдаад яг төлбөр төлнө гэдэг бол угаасаа ирмэллийн асуудал байхгүй. Сэтгэл зүйчнэр нөгөө төлбөр авна гэдэг бол чухал. За ягаад гэвэл тэр хүн чинь одоо сэтгэл зүйч төлбөр авч ажиллаа хийх гэдэг нь шүү дээ. Одоо амьдралаа залгуулах гэдэг. Тэнгүү тэрнээс илүү чухал юм болохоор үйлчлүүлэгч төлбөр өгч ийн гэдэг нь чухал байхгүй. Тийм болохоор би байгууллагын нэг юу авч байгаа юм дургу. Одоо байгууллагын өмнөөс нь мөнгө төлсөн байхаар хүмүүс амар сэтгэлгүй ханддаг байхгүй тэрэндээ. Харин хүн өөрөө яг тэр мөнгөө цуглаад төлбөрөө хийцэн болохоор илүү хичээж хандаад байдаг байхгүй. Тэгэхээр яг тэгээд хандж байгаа хүний тэр цагийг чи яг бас чи өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй байхгүй. Яг ингээд бүх юмыг сонсоод бүх асуудлыг олоод тэгээ маш мэдрэмжтэйгээр одоо яг бүх юм номон дээр байхгүй. Зарим юм үнэхээр яг мэдрэмж шаардна, эмпати шаардна. Одоо тэр хүний өмнөөс бодох, өрөвдөх тийм. Тэгжиж тэр цаашаа явуулахаар маш хянамгаа сонсч иж явдаг. Тийм болохоор айгүй burnout гэдэг чинь хашрах хэцүү ер нь л нэлээд одоо бас жоохон сэтгэлийн дарамттай л ажиллана л та тийм. Тэгээ ер нь л яг нэг үйлчлүүлэгчтэй яриад дууссан бол яг тэр хүний цаг дуусахтай хамт тэр кейсийг дуусгаад одоо бяцлахлаа нөгөө цайгаа унаа, кофегаа унаа тайвширч аваад дараагийн кейс рүү шинэ уу харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй өмнөх хүний кейсийг авч барьж аваад байж болохгүй. Тийм болохоор ер нь бол яг нэг кейсийг орхиол дараагийн 7 хоногт уулзахаа өмнө хэдэн минутын өмнө кейсийг нэрвүүлж үзчихэл тэмдэглэл бичсэн байгаа шүү дээ. iPad-ын дээр. Тэнгүүд төрлөгөө орж үзчихэл тэгээ цаашаа явдаг. Тэгтээ ер нь бол яг хичнээн тэднийг барьж үлдээд одоо тэр маань ингэсэн гэж шаналлахгүй шүү дээ. Тэр чинь өчнөө олон байгаа юм чинь бүгдэн дээр шалаад чадахгүй шүү дээ. Гэхдээ л ер нь ямар нэгэн байдлаар ингээд өдөрт нэг олон үйлчлүүлэгч би өмнө бол анх мэдэхгүй айгүй олон үйлчлүүлэгч аваад байдаг гэсэн. Тэгээ яг
ингээд нэг л мэдхэд ягаад ч амар стрессдсэн байдаг. Айгүй их тийм. Сүүлдээ ажил гэхээр л жоон толгоо ингээд харцаагаал амар дуртай байж штэ. Сүүлдээ ингээд нэг л юм аль болох амармаар санагдал хэвчээд гэсэн. Тэгэхээр жоохон одоо багсгаад айгүй тийм хөнгөн байдлаар айгүй тийм эксклюзив аа. Яг өн төлбөрийн нэмээ үлдээ зүгээр цөөхөн хүмүүс авдаг болсон. Цөөхөн. Тэгээ нөгөө цөөхөн хэд дээр илүү нөгөө анхаарч ажиллаа. Яг чи тэгээд хүмүүсийнхээ тоог басгасан чинь тэгээд чамд яг илүү эргэр нь тий одоо нөгөө ердийн зүгээр PUBG тоглох ч юм уу охинтой болцох ч юм уу зүгээр яг юм би ч бас хүн болохоор юм хөнгөн активитюнд хийж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор ажил гэж байгаа л яг их ажлын үеэр болохоор миний нэг календарыг харах бол амар юм байдаг. Би хүндэрч амждаг байсан шүү дээ. Сонирн боос. Тийм үү. Хүндэрч болон жоохон асуудал шүү дээ. Тий. Тэнгүүд ингээл хүндэрчгэл юм бол ингээд дараагийн ажил хоцорчих гээд байдаг. Ингээд нэг ажил хоцорчих юм бол ингээд дараагийн ажлууд хоцордог ч юм яг нэг том ажил биш яг нэг цагаар өөр ажлууд байдаг болохоор. Тэнгүүд тэгэл цаг зав муутай тийм амьдрал чинь сүулдэ ингээд ямар ч тийм таашаалгүй болоод яг мөнгө зэн амар цуглаж байгаа юм байнга ажиллаад хар чинь бүр 10 хэдэн цаг мэг өдөрт ажилладаг. Тэгэхээр чинь ингээл амар их цугларж байгаа ч гэсэн 10 дүүштэй өдөр тавьж гисэн. За ер нь нэг 8 9 гэсэн үг. Голдог 30 минутын зайтай байдаг байхгүй. 8 9 хэвтэлтэй байлаа. Яа. Бас давгүй авч. Ер нь 7 гэхэд бол өндөр байхгүй. Тэгээ ядгаа. Одоо би бол өдөрт нэг дээдл нь 3 юм уу 4-ийг л авч байгаа. Их аваад тахаар ер нь жоохон ой тогтолт маш муудад юм бэл. Олон хүний яриа, олон хүний кейсүүд хооронд нь холцолоо тэмдэглэлийнхаа ачаар сүлдө бүх юм хардаг болчихсон юм. Одоо цөөлчингүүд яг 7 хоногийн өмнө юу ярьсан маш нэг санаж манаад шалуур. Тэгэхээр чиний бас ажлын чанар бас ялгаагүй сайжрах юм байна тийм. Тэгтээ яг тэмдэглэл сайн хийсэн байхад бол санахгүй байсан ч зэрэг хараа сэргийждэг юм л да. Тэмдэглэлээ яг зөв яг өөрөө эргээд өөртөө тохирох хэмжээнд хийсэн байх хэрэгтэй байдаг. Одоо чи хэдэн жил хийж байна? Одоо 2 дахь жилтэй юм уу? Тийм. Жил гараа. Тэгээ ер нь онлайны давуу тал нь одоо тэр ер нь яг нөгөө ингэдэг байхгүй покер тоглоход 3 жил казино тоглосон, 1 жил онлайнаар тоглосон гэдэг тэнцдэг байхгүй. Туршлагын үед покерчдын номон дээр тэгж байж байгаа. Яг тэгэхээр одоо ингээл зөв хөдөр тараах хурд ч юм уу тий. Эсвэл ойр зургийн PM-ийг авч явах ч юм хар гарс тамхилах ч юм уу тий. Тэм дээр аягүй их ингээд удаашарж идэм байл та. Тэгвэл онлайн болохоор тийм байхгүй зурх гэж тараагаал шууд хайцсан бол шууд дараагийнх руу ороод аягүй хурдтай явдаг. Тэрэн шиг бас яг ингээд одоо би байгууллага дээр очих ч юм уу тий. Эсвэл нөгөө хүн хоцорж ирэх ч юм уу. Тэгэл нэг тийм одоо хэрвээ заримдаа ингээд үйлчлүүлэгч маань ингээд цагаа тулгаж сэрэх юм бол ирж амжихгүй шүү дээ. Тэгэхээр одоо Европт байж байгаа хүмүүс чинь 7 цагийн зөрүүтэй. Заримдаа залхахаар унтчихдаг байхгүй. Яг ихэнхдээ тэхгүй л дээ. Ер нь их сэтгэл зүүн одоо энэ зөвлөгөөг амар хүндэлдэг хүмүүс амар их ач холбогдол өгдөг. Маш ховор тохиолдолд нэг удаа л да ер нь бол ингээл унтчихсан байхгүй. Тэгэл за ингээд цагчин болцсон байж таа их яах вэ гэл. Тэгсэн чи яа одоохон ингээл босч ирэл нүр гараад 5 минут л харцуулж байгаа байхгүй. Тэгэл шууд орчих жоох зөвлөндөө. Тэгэхээр онлайны давуу тал бол ер нь аягүй их. Тэгээ би тэр уулзахад ч гэсэн ер нь аягүй их байгууллагуудад анх дадлагажаад явж байгаа шүү дээ. Тэг надад аягүй хэцүү санагддаг байсан байхгүй. Хүн ингээд цаг товолчоод тэгээ тэр цаг дээр нь ингээд өөрөө авч чадахгүй амар чухал ажлын нэг цаг ажлын өдрүүдийн ажлын цагууд ч аягүй чухал цагууд байдаг байхгүй. Тэр цагууд дээр цаг авчаад тэр цаг дээр өөрөө тавихгүй ш. Тэнгүүд яг нэг 20 минутын өмнө ч юм уу би амжихааргүй болчихлоо гэж хэлдэг байхгүй. Тэгээ ягаад ч юм тэр аягүй их байж байгаад онлайнаар хийхээр тийм маш бага. Тэгээ бодохоор яг хүмүүс нь амжихааргүй болчихлоо гэдэг шалтгаан нь хоцорчлол байсан юм шиг байлаа л дээ. Яг гэхээр онлайнаар хийхээр багасч байгаа гэдэг. Тийм. Замдаа нөгөө төгжрөх юм уу тийм юм байна. Тийм асуудал. Чиний хувьд одоо яг сэтгэл зүйн асуудал дотор ч юм уу яг би одоо арай энэ чиглэл рүү нарай одоо яг мэрэгшиж байгаа гэсэн тийм төгшөөр хэлдэг үү? Төгшөөр айц хоёроо. Айц төгшөөрлөл ер нь илүү орж байна. Яг тэгэхээр нөгөө өөрөө би тэрийг аягүй их биеэр мэдэрсэн. Өсвөр наснд оюутан багтаа anxiety л гэсэн үг тийм. Anxiety-г ер нь бол маш сайн яг ер нь мэдэрдэг. Тэгээ ер нь л ихэнхтэр нь дайж. Яг нэг хэд зожиграл надад жоохон хүндэдэг. Ер нь бол яг тэр гэхдээ ихэнх сэтгэл зүйч нарт тийм байлаа. Клиник сэтгэл зүйч нарын имийг энэ сонсож байхад зожиграл дээр бол ер нь жоохон хэцүү байдаг. Яг тэгэхээр нөгөө зожигрсан хүмүүс ч угаасаа амар ирмэлзэл багтай. Одоо нөгөө хүмүүстэй нэг юм шиг ч юм уу тэр юм дээр айгу багтай байдаг болохоор ер нь 50% үр дүнтэй гэж ярьдаг байхгүй. 50% гэдэг чинь маш бага шүү дээ. Одоо 10 үзүүлэхэд 5 л одоо тэр дээр амжилт олох боломжтой гэсэн. Тэгэхээр тийм юм дээр жоохон ажиллах жоохон хэцүү байдаг. Ер нь бол анханасаа хэлчихдээ. Чи өөрөөсөө хичээхгүй бол ер нь явахгүй шүү. Хичээхгүй бол битээ цаг мөнгө өрөө. Зүгээр нэг хэдэн үг сонсоод амьдралчаа шууд дээшлнэ гэсэн үг бас биш юм байна тийм. Тийм угаасаа яг сэтгэл зүйн зөвлөгөөч 2 хүн ажиллах байхгүй. Аль талаасаа. Хоёр талаасаа. Сэтгэл зүйч чиглэл нь үйлчлүүлэгч сайн хичээх хэрэгтэй. Өөрөө оролдож одоо цаг хугацаа төвчээр
шаардна. Чиглүүлэнд хэрэгжүүлнэ. Тэр айдас төгшүүрий гэдэг одоо яг тэрийг яг жоохон өшөө сайн задлаад ирвэл яг ямар асуудал байдаг вэ? За хамгийн нийтлэг асуудал бол ерөнхийдөө нэг ерөнхий төгшүүрөд авих байгаа. Одоо ингээд ер нь хвчлэн хэд төгс байх гэснээс л болж төгшүүрөд үүсдэг юм. Одоо бид гурав ингээд хамт амьдарч хамт байж штэ тийм. Тэнгүүд бид гураас одоо хин илүү алдаа мадаггүй байхыг хүссэн хүн илүү их төгшнө гэсэн үг. Энэ бол ер нь бол зоолттой. Жохон банга стресстэй л гэсэн үг. Одоо ер нь бол ингээд мань гурав адилхан унахаас илүү айдаг хүн илүү төгшөрт амьдрна гэсэн үг байна. Одоо нөгөө ийм хүмүүс байдаг штэ. Одоо хувцсны шкавнд үлгүүрүүд байж байгаа. Тэнгүүд нэг үлгүүр ингээд ингэрэн зөрчсөн байхаар тэрэнд бухимдаад тэгшчмэр санагдаад байдаг шүү дээ. Тэгшлэхгүй бол тавгатаад байна шүү дээ. Тийм хүмүүс чинь илүү төгшөөртэй байдаг байхгүй. Тийм гэж юу. Тийм хүмүүст одоо тэгээд яг ямар зөвлөгөө өгөх вэ? Харин чи ямар зөвлөгөө аваарай. Чи өөр тасгаад байгаа юм. Гөө ерэн зүгээр яг тэр чи одоо нэг бодлын төрлийн нөгөө OCD-тэй хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэг яг нөгөө ийм бохгүй. Тэр нөгөө хэд төгс байх гэдэг яг нөгөө шинжилгээний нэршлэр хэлэх юм бол Obsessive Compulsive Personality Disorder байхгүй. OCPD. OCPD. Тэгвэл OCPD-ийн 25% нь OCD-тэй байдаг байхгүй. OCD гэдэг нь болохоор нөгөө нэг одоо ингээл ширээний бүх өнцөг болон тэгшлэн дээ. Ингээд одоо нөгөө OCD чинь яг зүгээр тэр зэгцтэй байдал биш байхгүй дан бүр юм гаж мохор сүсгийн юм руу орчдөг байхгүй. Гэрээсээ гарахтаа 3 удаа гэрлээ унтрааж хасааж иж тавьширдаг. Тийм. Ингээд төгссөн үедээ ингээд хэлбэр дүрс үүсгэх нь гараа ингэж атгаж ингэж гарандаа ингэж тоомоо үүсгэх нь тэгжээж тавьширдаг. Тэр одоо тэгтээ юу гэдэг яг тийм болцсон одоо суур одоо анх түүхч гэх юм уу яа тийм болдгийм бол тэр 3 удаа яадаг ч юм уу. Хамгийн нийтлэг миний мэдж байгаа шалтгаан болно шүү дээ тийм. Ихэвчлэн нөгөө өөртөө өндөр шаардлага тавих гэдэг байгаа шүү дээ. Ийм баггүй. Хүн ингээд нөгөө алдаа мадаггүй юмыг хийх гэсэн хүслийн яг нөгөө зоосны яг нөгөө тал шиг салшгүй байхгүй. Тийм алдаа мадаггүй байж чадахгүй байх үү гэдэг айц байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээсээ болоод алдчих үедээ бүх юм төгсөх хэвээр бүх юм алдаагүй байх хэвээр гэсэн бодлоос тэр үүсэж байгаа. За тэр бодол нь хаанаас үүсдэг вэ гэвэл ихэвчлэн ээж аав нь ямар нэгэн байдлаар өндөр шаардлага тавьдаг. За өндөр биш юмаа гэхэд айлын том болохоор гэсэн нэг тийм байгаад байгаа. Би айлын том болохоор дүүнэр халамжлах хэвээр би ойлгохтой байхгүй бол дүүнэр ойлгохтой байхгүй гэдэг үднээс ч юм уу. Эсвэл яг хуу ээж аав өндөр шаардлага тавиагүй ч гэсэн зүгээр аюу их магтдаг байснаас бас тийм үүссэн байгаад байгаа янз бүр. Тэгэхээр магтаа сонссороо би төгсөх хэрэгтэй байлаа. Тийм яг нөгөө магтаал яг хит хийсвэр байгаад хахаар нөгөө нарциссизм үүсэж байгаа шүү дээ. Одоо яг хүүхд амжилтанд одоо ямар нэг юм хийснийхэн төлөө магтаж байгаа юм бол өөртөө идэх итгэлийг нь байгуулж шагнаж дээ. Харин нөгөө хүүхдтэй янз бүрийн цол гуншин худалдаж авч өгдөг, шагнал худалдаж авч өгдөг ч юм уу те. Ингээд миний санснаар бүх юм болох хэрэгтэй гэсэн бодолтой хүүхдүүд яг нөгөө бодит чадвараас нь зөрчсөн тийм одоо шагналууд өгöd хахаар амьдрал дээр яг нарциссист болчихж байгаа байхгүй. Одоо бодит амьдрал дээр тэрийг авч чадахгүй шүү дээ урлагт арын хаалга байхгүй гэдэг шиг. Одоо нөгөө аав ээжээсээ авдаг байсан тэр арын хаалга бус хүмүүсээс нэхэд хүмүүс тэрийг өгөхгүй шүү дээ. Тэнгүүд ингээд бухимдаад амар нарциссист байдал үүсэж байгаа байхгүй. Одоо нөгөө тэр өөртөө итгэлгүй байдлаа мэдрэхээс одоо тэр би одоо чадахгүй мэн гэсэн тэр нэг мэдрэмжийг мэдрэх нь амар зовлонтой байхгүй тэр хүмүүс. Тийм болохоор хиймлэр айгу хүчтэй дөрвсгээд тэгээ тэрлүүн хин нэгэн халдангууд амар ууралдаг, амар одоо эмзгэр тусгаж авдаг. Шүүмжлэг маш хүндэр тусгаж авдаг тийм байдаг. Харин тэр нөгөө хит өөртөө төгс шаардлага тавьдаг болохоор хаяада магтаалаас болцсон байгаа даа. Ер нь л ээж аав нэг тийм за чи мундаг байх хэрэгтэй гэж хэлэхгүй маа гэхэд ер нь л нэг тийм хандлага мэдрүүлээд байдэн шүү дээ. Чи бол одоо яах мундаг. Тэр бол хоёр талтай. Одоо яг өөрийнхөө үн цэнийг аягүй сайн мэдэрдэг хүүхд төрчих жоох гэх тэндээс. За би бол мундаг байх хэрэгтэй. Би бол одоо тийм азгүй амт юм биш гэдэг. Тэр нь бол сайн. Ер нь ямар ч үед өөрийг хаяхгүй гэсэн үг байхгүй тийм үү чи. Одоо ингэдэй. Би одоо тэгээд ингэж явж байна. Би одоо юм өөртөө жоох ингээ арчаагүй санагдаж байна гэж хэлж байгаа хүртэл аягүй сайн зүйл байхгүй. Яагаад тэгэхээр хамгийн том илүү аюултай зүйл юу вэ гэхээр би угаасаа юм арчаагүй байна гэдэгтээ эвлэрсэн бууж өгсөн хүмүүс байдаг байхгүй. Би угаасаа л юм яах вэ? Аав ээж нь ер нь л тийм хүмүүсд ихвчлэн багада чиний дэгдэг гэж юу гэдэг гэдэг ч юм. Тийм үг сонссон хүмүүс аягүй тийм болсон байдаг. Өөртөө их итгэлийн алуу байсан. Яг багасаа нөгөө нэг яг хүүхд багт нь өөртөө их итгэлийн аягүй сайн суулгачаад араас нь челленж хийвэл хүүхд аягүй одоо алдцдаг байхгүй одоо хурцлагдаад би одоо энийг чадах хэрэгтэй гэдэг ч юм. Багаас нь харин чиний дэгдэг гэж үү гэдэг. Чи дихгүй мэхгүй гэсээр хагаад яг ихвчлэн нөгөө том ахыхаа, том ихчийнхаа, мундаг ах ихчийнхаа сүдэрт дарагдсан хүмүүс тийм байгаад байдаг байхгүй. Тэнгүүд тийм хүмүүс болохоор юм за миний дэгдэгч гэж явах хөтэйг хайчдаг.
Харин нөгөө би одоо ийм байна, энэ амар арчаагүй санагдчих гэж хэлж байгаа нь өөрөө яг цаана үнцэн мэдрээд байгаа байхгүй. Би ийм арчаагүй байх хэрэгтэй биш. Тэгээ тийм хүн бол яг аль л мэдээж тусламж авах боломжтой л да. Тэнгүүд яг тийм байхаар ямар ч байсан үнцэн мэдэрч байгаа нь сайн тал. Харин нөгөө хэцүү тал нь болохоор жоохон алдаа гарах ирэхгүй юм шиг өөртөө ханддаг. Жоохон нэг тэнэг үг хэлчихээр одоо хүмүүс юугаа бодож байгаа бол би ягаад тийг тэнэгтэж вэ гэдэг ч юм уу. Тийм байдал ер нь аюу хүнд байдалд оролдог хүн. Тэгээ тэр нь явсаар жижигхэн зүйл дээр одоо зүгээр ширээний хултаас ингээд тэгшин биш байхад тэрэн дээр бухимдаад шүү дээ. Тэмүүтэр ширээний ингэж хэлдэг байхгүй. Би одоо нөгөө яг тийм хүмүүст дасгал өгдөг. Одоо ингээд шкамныхаа үлгэрийг зориуд эсрэгээр нь өлгөчих. Тэгээ одоо номын төвөрөг яг тийм хүмүүс болохоор ингээд номын төвөрөг биш үү те өнгө хэлбэрээр нь ингэж өрдөг байхгүй. Бүр ингээд номнууд нэг өнгө нь уусгалттай заяа. Тэгээд өндөрөөсөө нам руугаа эсвэл утасныхын аппликейшнууд нь хуудас суулганд өөр өнгөөр ч юм уу. Тийм байдаг байхгүй. Тэнгүүд яг тийм хүмүүст би хэлдэг яг номынхаа төвөрийг зориуд өөрчилчих, замбрааг болгочих. Тэгээд шкава ингээд өөрчилчих. Тэгээд чам таг байхыг мэдчихээн. Гэхдээ баг зүйл дээр ингээд ажиллаж гэдэг. Тэгээд даалгавар явуулаад өгөөд явуулахаар ч юм уу янз бүр хэлдэг. Тэгээд зарим нь яг тийм байсан би зүгээрсэн чадсан гэдэг. Зарим нь болохоор үнэхээр чадахгүй юм байна. Өөр хүнийг өөрчилчих болов гэсэн хүмүүс өөрчлөхгүй ингээ бохимдаад байгаа юм тийм. Ер нь бол одоо тэр даалгаврын гол зорилго нь тэр таагүй байдлаа дасах ёстой гэсэн үг үү? Тэгээ exposure ер нь бол тулгархаж сурах. Тэр нь одоо зүгээр таагүй шингийн л байдаг зүйл болох ёстой л гэсэн үг шүү дээ. Тийм. Яг тийм хийж байгаа гэхээр ингэж байгаа байхгүй юу? Одоо ингэ за тэр үлгэрийг номыг би тэгслэл тайвширч юм чинь би тэгээд тэгслэл тайвширч хэл та гэдэг байгаа байхгүй юу? Нөө. Одоо номыг бол яг ингэ тэгшлээ тайвширч тийм байж. Гэтэл яг амьдрал дээр бид нэр тэгшилж чадахгүй асуудал зөндөө байгаа байхгүй юу? Одоо мань гуравт нэг том шийдэж чадахгүй асуудал байлаа гэхэд одоо тэр бүх юмаа тэгцтэй байх гэдэг хүн илүү ихээр шанална гэсэн үг. Тэгэхээр жижиг зүйлүүд дээр ингээд ажиллаа сурцсан байх юм бол том зүйл дээр хамаагүй өөр. Том зүйл дээр хамаагүй бага стресстэй гэсэн үг. Яг тэгэхээр юу н одоо энэ anxiety шүү дээ. Энийг тэгэхээр одоо тэр чийсээ юу лээ одоо exposure шүү дээ. Exposure. Тийм тэрүүгээр юу н илүү басгадаг гэсэн үг юм чи. Яг хоёр эсрэг арга байгаа. 100% имжлэхгүй л бах тийм. Тэгээд тэр бол нэг дасгал байхгүй. За. Ер нь бол хамгийн сайн арга бол CBT шүү дээ. Cognitive Behavioral Therapy. За. Энэ арга бол хамгийн одоо статистик тоогоор хамгийн сайн үрд үзүүлдэг арга. Бүх улсад. CBT-г одоо зүгээр товч тайлбарлавал юу вэ? Cognitive Behavioral Therapy гэж байгаа байхгүй. Cognitive гэдэг нь таны мэдхгүй, behavioral гэдэг нь зан үлийн, зан төлөвийн. За, therapy гэдэг нь засал. Тэнгүүд cognitive гэдэг үг хамгийн ихэнд байгаа шалтгаан нь болохоор таны мэдхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр эхний ээлжин тэр хүн яагаад энэ асуудал үүсдэг юм? Ямар асуудалтай юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ яаж үүссэн гэдгийг мэдчих хэрэгтэй. За тэгчээд хамгийн гол нь тэр асуудалтаа маш сайн танилцж найзлах хэрэгтэй. Найзлах хэрэгтэй гэдэг нь бууж өгөх биш. Ингэж илрээд байгаа юм байна. За одоо би энэ нэг жоохон толб болцсон байхад тэр нь бухимдаад идэг маань ийм учиртай юм байна. За хүн ингээд нэг юм жоохон замбрааг хувцалсан байгаа намайг бухимдуулаад тэрийг засчмаар санагдаад байгаа маань тэрний илрэл юм байна гэдэг ч юм уу. Ингээд мэдээд эхэлдэг байхгүй. Мэдээд эхлэхээр тэрийг илүү барих боломжтой гэсэн. Хамгийн гол асуудал нь ерөөсөө хүн асуудлаа мэдэхгүйгээс болоод тэр дотор төөрөөд яваад байдаг байхгүй. Би бол наадтай ч жоохон relate хийх юм байна. Сайн нэрс асуудалтай бол ялангуяа тэр зарим юмн дээр би ингээд нэг хүмүүсээс арай илүү нэг concern хийгээд ч юм уу одоо илүү арай илүү одоо би үгийн одоо шийдэж чадахгүй шүү дээ. Би одоо ингээд нэг тийм илүү шаналлаа гэд тэр асуудал шийдэгдэхгүй мэдэж байгаа. Тэгсэн ч гэсэн би ингээд нэг жоохон ингээд одоо санаа зовоол гэдэг байхгүй. Тэр нь ингээд зогсож чадахгүй. Тэгэл яах вэ гэл. Тэмэрхэн байд шүү биста. Яг тийм нэг хүмүүсийн төгшөртэй хүмүүсийн асуудал нь тийм байхгүй. Зовлон бол угаасаа айл хэдийн байж байгаа. Тэнгүүд зовлон ирэхээс өмнө нэмээд бахан зовчдөг. За зарим тохиолдолд зовлонд ирэхчгүй шүү дээ. Тэгэхэд ингээд аль хэдийн хиймлэр бахан аль хэдийн зовцсон байж байгаа байхгүй ирэхт нь. Хүлээлт үүсгдэг сайхан. Аль хэдийн өмнө шаналаад хиймлэр бахан зовлон бодол санаандаа үүсгэсэн байдаг. Зарим асуудал дээр тэгэхээр ер нь жоохон тийм гүндөөгүй зарах хэрэгтэй. Ер нь бол хаяал сурч хэрэгтэй. Хаяал. Би бас өөрөө яг тийм байсан үед аймаг мэднэ. Ингээд нэг буруу юм хэлчихээр тэрийг ингээд унтахтаа бодож матаа. Замар ингээд өсвөр наснд байсныг ч хэлэх байна нэг. Өсвөр насны хүмүүс чинь нийгмийн амьдрал аягүй чухал шүү дээ. Тэнгүүд тэнийг юм ярьсан бол тэрэндээ их санаа зовж араас нь шанал. Наа тэнэг гэж бодож байгаа лөө гэх. Тийм одоо юу гэж бодож байгаа бол гэдэг. Яг үндэ хин ч юу гэж бодохгүй байна шүү дээ. Тий, ер нь тэгэл сонсоор мартчихл та. Нэг юм гоё гэдэг шүү дээ. Хэрвээ чи энэ асуудлаа засаж чадах юм бол юундээ санаа зовох үү дээ.
засаж чадах юм болов. Тийм. Хэрвээ чи засаж чадахгүй бол юундаа санаа зовх үү те. Тийм үү. Хаяач дээ. Юу чиний тэгэхээр илүү харилцаан дээр үүсэн гэсэн үг. Юу? Одоо энэ anxiety. Миний төгшрөө. Үгүй тэр болохоор ерөнхийдөө бүх юм дээр төгс байх гэж аяг үсдэг. Аа. Би чи юу аахгүй. Багтаа нэг хэсэг нэг жоохон өөртөө ихтгэлэг болоод ээж маань намайг аяг их тийм магтаж сайшааж ингэж нэг тэр өөртөө ихтгэлийн өргөх гэж оролддог байсан. За. Тэгээ тэрний сайн талаар аяг тийм үн цэнэ аяг сайн мэддэг. Ялуу юм нэг унсан ч босох гэж тэмцдэг байсан. Муу тал нь ингээд амар төгсөн их гээд гараасаа юуж гаргадаггүй тийм амар арчаагүй байдалтай. Тэгээ тэрэндээ амар шаналдаг тийм байсан. Одоо ингээд би бодохоор оюутан багт аягүй лаг контент хийх гэсэн юм л да. Ингээд сэтгэл зүйн одоо сэтгэлзүйч подкаст юм да одоо. Тэр ингээд видео анимашн ингээд програм болоод аягүй хөрх амархан хийдэг анимашн юу та. Тэгээ тэрүүгээр ингээд ийм танилцуулга бичлэгнүүд ингээд ийм сэтгэл судлалын бидлгүүдийг тараадаг тийм хийгээд тэгээд би бүр ингээд тэхийн тулд би одоо видео эдитинг сурж байгаа, аудио эдитинг сурж байгаа. Видео эдитингийн жоохон дуртай байсан л та. Тэгээ анимашн сурж байгаа, тэгээ скрипт бичиж байгаа. Тэгээ уншиж байгаа ийм их ажил хийж байгаа байхгүй. Хийж тавьчаад юун дээр гацсан гэхээр цацгатаа гацчихж байгаа байхгүй. Оо бүр хүмүүс яг юу гэж авах бол гэдгээс айгаад. Тэгээд сэтгэл судлалын багш, сэтгэл судлалын хитэн оюутнууд тэгээ явуулж байгаа би видеогоор шүүмжлүүлгээд ингээд намайг хайр найргүй шүүмжлээд өгөөрэй гэд. Тэгээ нүүдэл нь хүү ямар гоё юм бэ, яасан гоё юм хийсэн бэ гэдэг жоо. Тэнгүүд за баярлалаа. Одоо яг шүүмжлээд өг. Тэнгүүд яг нөгөө шүүмжлэрэнгүүд нь би окей баярлалаа амар гэ баяртай авч тэгээ тэр алдаа гацах гэдэг шүү дээ. Тэгээ бүр ингээд нүүдийн шүүмжлэх юм байхгүй наа гэдэгт энэ зүгээр тэрэн зүгээр өгсөө шүүмжл авчиж байгаа юм. Тэнгүүдээ ингээд тэрэндээ ингэж амар одоо өөрийгөө хөндрүүлдэг гэх юм уу. Аливаа ажил чинь ингээд хийгээд хүмүүсээс ингээд сайн фидбек авч чадсан маань шууд дорн шагналаа аваад явах юм бол илүү урт хугацаанд хийдэг шүү дээ. Тэгэхгүй би амар их ажил, нүсэр их ажил хийчээд шагналаа авахаас татгалзаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бол маш буруу сэтгэх байгаа байхгүй юу. Төгс хийхийг хүсдэг. Төгс биш бол боль гэдэг. Тэр бол маш буруу. Тэр нөгөө юу л нөгөө яг юу гэж шүү дээ. Нөгөө ямар нэг юм тэгэл сайжруулах гал анализ хийсээр байгаа л нөгөө паралайз болоод байдаг гэдэг. Нөгөө нэг амар одоо юмнууд нь жоох удаад байдаг. Би ер нь бас нэг жоохон бас нэг надад тийм тал байгаа л та одоо ямар юм дээр би ингээд нэг зарим юм дээр ингээд нэг юм хийж байгаа ч юм те. Тэнгүүтээ ингээл за нэг 100% байлаа гэж бодоод 70-80% та явж байгаа гутна л тэр чин болонгот нь л таалагдах байлбал тэгэл нөгөө базаа шийдчихсэн. Тэгээ ерөөсөө болохгүй байна, таалагдахгүй байна гэл ингээл ерөөсөө нэг тийм хитрхи одоо нэг төгсөр яг одоо хийсэн төгс үзэлтэй. Гэтэ яг тэрний хамгийн гол хортой тал нь нэг төгс юм сайн юм хийх гээд байгаа юм шиг болов шүү дээ. Тэр нь ерөөсөө нэг эцсийн final одоо product болж гардаггүй. Тэгээ тэр нь өөр амар уддаг, гацдаг. Хүслийнхаа эсрэгээр угаас тийм төгс юм хийхийг хүссэн боловч яг үнд юу ч хийхгүй болоо. Юу ч хийхгүй. Тэр чинь уг нь бол хийгээл алдаал сайжруулах ёстой шүү дээ. Зөв зам нь бол юу ч хийхгүй байснаас сайн юм хийсэн намайг дээр байхгүй. Төгс биш зүгээр л сайн ичгэд л хангалттай. Эсвэл зүгээр хангалттай хэмжээнд ичгэд л хангалттай байхгүй юу. Тэнгүүд төгс хийх гэсээр хагаад. Тэгэл хийгээл яваал тэгэл явандаа баг л за төгс болохгүй маа гэхэд нэглээд өгөх л бах тий. Гэхдээ хамгийн гол асуудал нь ингээд нөгөө аливаа юм чи хийгээд ингээд шагнал авч иж хүн цаашаа урамшдаг шүү дээ тий. Тэнгүүд перфекшнистүүд чинь яг ингээд шагналаа авч чадахгүй байгаадаас болоод дандаа голоос нь хайчдаг байхгүй. Шагналаа авах хэрэгтэй. Оюутан багт яг ингэдэг гэсэн ийм анзаардаг байсан. Бүүнөр ингээл нэг хамт нэг бие дал эхэлнэ. Тэгээ манай хэд аль хэдийн ингээд дуусаад унтлаа сайхан амраараа гэж яхад би ингээд хийгээл үждэг гэсэн юм. Тэгээ одоо бодоод байхад би ингээд слайд болгоны дизайн яг тэр байрлал, үсгийн фонд бүх юм нь алдаагүй байх хэрэгтэй байсан за. Тэрнээс болоод нэг бие далд шинжэнгүй байдаг. Тэгээ тэр чинь яг ингээд аюуллаг төгс юм шиг сонсогдож байгаа боловч урт хугацаанд тэр чинь ингээд тэр бие далд гэхээр л жоохон том ажил, нүсэр ажил бодогдоод шүү. Заан шиг том ажил. Тэнгүүд жижигхэн хулгайн шиг байх хэрэгтэй. Хурдан хийгээд тавьдаг. Гал тавьдаг. Тэр ажлууд тэр чанар бол аюул сайн. Тэгэхээр одоо батагаас ер нь бол яг сурсан нэг зам баггүй. Тийм үү? Ямар зам? Нэг том ажлыг ингэж нэг том ажил гэж харахгүйгээр ингэж олон жижигхэн ажил байна гэж харах. Тийм олон жижигхэн болгож хийвэл зүгээр. Да тэгэл тэрс гадна угаасаа нэг том ажил хийж хахад perfectionist хүмүүс чинь бүр нүсэр том болгочдөг байхгүй. Бүх юмын төгс болох гэдэг. Тэгээ бүр удчихдаг те. Тэр нь амар алдагдaltaй яг эцсийн дүндээ. Тийм. Одоо нэг obsessive compulsive төрний хэлдэг сурдаг хүмүүс шүү дээ. Тийм хүмүүс өдөрт 3 цагийг дэмий өнгөрөөдөг гэж байгаа байхгүй. Тэр нь гэхдээ ингээд зүгээр суух биш та ингээд альва ингээд ингэдэг байхгүй. Тэр төрний батагаас сурсан гэдгийг хэлчих бол хүмүүс гайхаад байгаа юм даа. Нөгөө
юу аахгүй бата ингээд за эхлэе гэдэг гэсэн бол 7-1-аар шууд ч юм уу маргааш ч юм шууд эхэлчихлээ байдаг тийм. Тэр амар тий. Тэр амар уцаа гаргаад ярьдаг. Төгс мөчийг хүлээдгийн яг эсрэг байхгүй. Тэр аюул хэрэгтэй чанар. Аюул бүтээлч бишээ. Бүтээлтэй чанар байхгүй. Зоригтой бол бас тий одоо productive тий. Тэнгүүд яг нөгөө obsessive compulsive хүмүүсийн нийтлэг чанар болохоор том таск эхлүүлэх гэж байгаа бол эсвэл чухал гэж санагдсан таск эхлүүлэх гэж байгаа бол бүх юм төгсөх хэрэгтэй. Ширээгээ зэвэрлсэн байх хэрэгтэй. Гараа гоцсон байх хэрэгтэй. Shit. Наа чи өөр яг миний асуулт явж байна. Яг явж. Би ингээд суугаал юм ирэнгүүд нэг л бэлэн биш санагдал. Тэнгүүтээ жоох ингээд юмнууд ингээд зэгсэж мэсэлж аал. Тэгэл жоongод нэг нудны бол нэг буруу юм харагдаал. Тэгэл нэг ингээд ингэсээр хагаал яг ингээд эцсийн дүнд бодод үзэнгүүд яг одоо бадрал хэлдгээр амар их одоо би зүгээр л нөгөө нэг юмаа хийж болох байсан тэр одоо нөгөө үр үнэтэй цагуудаа шаал хэрэггүй юм дөнгөрөөцсөн. Тэгэл яг үнийг хэлээ тэгэл тэр одоо нөгөө нэг айхтар зэгцэлсэн юмнууд чинь тэгэл өөрөө хайнда буцаал нэмэгдэд замрааг болчихж байгаа байхгүй. Хамгийн гол нэг нөгөө гол таск руу орох гээд юмаа зэгтээ дуусгаад ирчихвч унсан байж. Тий. Яа баста. Наа чи shit яг наа чи миний асуудал мөн байна гэхээр юуны дэ psychologist man. Гэхдээ яг л одоо тэгэл би бол одоо зүгээр яг энэ сая ядар ярианаас бол зүгээр ингэж л ааж байгаа. За дэмий хийхэ бол гэдэг тий bullshit. Тий зүгээр яг нөгөө нэг юу одоо юу гэдэг тэрэн дээр амар юу чухал юм шиг санагдаад байгаа л да. Хоёрт нөгөө төлөвлөлт одоо яг цаасан дээр бичих. Цаасан дээр яг ингээд одоо жишээ нь маргааш ингээд за чи тэдэс тэдэн цагийн хооронд ийм юм тэдэс хэдэн цагийн хооронд ийм тэрэн дээрээ жоохон нэг айгу чухал ач холбогдол өгөөд за тэдэс тэдний хооронд чи ийм юм гэсэн бол ийм юм одоо ягчнээ хөндлөнгийн юм онцгой харагдажсэн ч гэсэн тэрийг түр мартаад одоо урдах юм дээр хийн гэсэн юм дээр фокуслах юм уу те. Тэгэх ёстой тэр төлөлтийн юунууд нэлээд чухал юм шиг байгаа даа маа. Би бас өөрөө тэгтээ яг чухал гэдгийг мэдээд байгаа ч гэсэн одоо энийг бол өөр дээр бас бүрэн суулгаж чадаагүй байгаа байхгүй юу? Хэцүү шүү дээ. Тий. Хичээл зүсгэж шаарддаг. Тэг ер нь бол багаар нэг өөрийнхөө нэг дадлал хэвчтэй шүү гэн тий. Зүгээр яг уу надаас өөр нэг юм асуулт байгаа юм л да. Яг энэ дэхтэй нөө яг сэтгэл зүйчтэй холбоотой асуудал юм уу эсвэл тэр нөө лайф коучтэй холбоотой ч юм уу. Чам дээр одоо нэг иймэрхүү юмуд ирдгүү. Юу гэдэг чинь нөгөө ADHD тий. Нөгөө анхаарал нь ерөөсөө ингээд удаан нэг их газараа суугаад нэг юм дээр удаан явж чаддаггүй. Төвлөрч чаддаггүй. Тэр бол одоо миний бодлоор бол нэлээд хүмүүст ялангуяа өсвөр насныханд өсвөрч гэлтгөр нь 20-30-аад насныханд нэлээд түгээмэл байгаах гэж бодоод байгаа байхгүй. Би өөрөө тийм өстэй. Тий. Тийм байсан юм. Өстэй. Тэр тэгээд тэр өсвөр нь төлөх чадвар чамаагүй муу шүү хүмүүсээс. Тэр тэгтээ тэр ер нь одоо хэрвээ тийм асуудалтай бол тэр ер нь сэтгэл зүйчдэр очих шалтгаан мөн үү? Эсвэл арай өөр зүйл болж байгаа. Тийм behavioristууд айгуу сайн ажилтдаг юм шиг үлээ тэрэн дээр сонсоод байгаа. Одоо нэг life coach дээр өгдөг. Одоо life behavioristууд гэхээр одоо юм зам төлөөс шагнал шийтгэлийн зарчмаар ажилтдаг хүмүүс гэсэн үг. Ер нь яг тийм байгаад байгаа байхгүй. Яг манай дээдлийн курсны тийм охин байсан. Багдаас жинхэнэ бүр надаас ч амар бүр маш хорц ADHD те. Юм сонсч чаддгүй. Би ч гэсэн тийм байсан юм уу ингээд хичээл мичээл ингээд орно штэ. Тийм. Тэгэхээр ингээд юу ячдаг. Багшийг би үл хөндөлсөн дэвч дургуудаач зөв нэг мэтгэл уур газар явждаг гэсэн. Оюун санаа. Тэгээд ерөөс тэрийг хизээж барьж чадахгүй. Угаас амар хэцүү байдаг гэсэн надад. Тэгээд би тийм болохоор ингээд оюутан болсон ч гэсэн ингээд хичээлээ урднаас ингээд судалж ирж ийж одоо мэдчихэд баримжаад ирэхгүй бол тэр юм дээр ингээд шууд ингээд сарнаал өөрдөж ингээд нэг мэтгэд нэг охин харцсан ч нэг мэтгэд ингээд нар харцсан гадаа модон дээр сууж шуу харцсан ч юм ингээд анхаарал төвлөрөх боломжгүй. Тэрнээс болж 10 жил мэлдээ багштай амар оюуны хөмсөлтэй баслаа. Багш амар хөмсөлтэй тийм ADHD энэ гэж мэдэхгүй. Тэгвэл яалт ч үү тийм гэж боддог. Багшийн бурууч гэж явах бас. Тэгэл тийм юмэр аюут дуудалдаг гэсэн. Тэгээ ер нь бол яг сонсоод байхад яг нэг тийм төлөвлөгөөтэйгээр аав нь бол засцсан гэж аахгүй тэр өхнийг. Аав нь яг ингээл анхаар төвлөрөлтийн сайжруулалт гэсэн гэж аахгүй. Хэдэн минутаар одоо ингээд суугаад дасгал хийлгээл хамгийн гол нь ерөөсөө энэ сэтгэл зүйн асуудлууд чинь төвчээр цаг хугацаа шаардлагатай байдаг байхгүй оролдлого. Дахин суулгаал, дахин оролдуулаад босоод явах юм за сууж байгаад одоо ингэ гээл. Тэгсээр гал тэгээд тэр хүүхд аягүй сайн. Амар онцлогтой охин байдаг гэсэн маа дэдлийн курсын. Болцсон юм тийм. Тийм оюутан бах тийм байсан. Оюутан бах. Бүр жоохон бахта тийм анхаарлын асуудалтай байсан. Чи яг тэр одоо ADHD-гээ бас яаж ирнэ гайгүй. Минийх бол яг би тэгж хөтөлбөртэйгээр засцсан юм байхгүй. Нэг мэдхэд яг бясалгалын лач авах гэж бодод байдیں۔ Бясалгалыг хийдэг байсан үе одоо баг анзаархад өөрөө тэрийг багасныг анзаараг байгаа байхгүй. Гайгүй төлөрдөг болцсон уу? Нэг мэдхэд л гайгүй болцсон гэж юу? Тийм нэг мэдхэд л гайгүй болцсон байсан. Тэр яг бясалгалын лач авах таа ер нь. Бясалгал чи өөрөө бас амар ингэж төвчээр шаардсан, төвлөрөл амар шаардсан. Тийм маш их төвлөрөл. Ажил гэх юм. Одоо яг
За тэгвэл яалт одоо яг бясалгал гэхэлэр яг яахыг хэлээд байна. За би яг үнийг хэлээд үзэх үү. За би бясалгал. За тэгээд бадрал яг мөн үгүй яа. За мань бас тэгэл өөрөөр. За яг миний хувьд яг би өөрөө үзээгүй. Гэтэ би амар олон юм судалж сонсонгод бясалгал гэж юу гэхлээр ганцхан юмд хамаг анхаарлаа төвлөрүүлэх. Тэг маш за удаан хугацааны шааш нэг 5-аас 10 минутын сүүлдээс удаашлаараа цаг мах ч юм. Тэр нэг юм нь юу ч хийж болно. Чиний амьсгал сүүл нэг өнгө ч юм уу, сүүл нэг дуу чимээ ч юм уу. Нэг юм л амар удаан анхаарлаа хандуулах. Зүг. Нөгөө наа чинь бол яг хаа хэрвээ нэг хандуулж байгаа нэг юм гэдэг нь шүү дээ тий. Тэр нь хэрвээ чиний мэдрэхүйтэй холбоотой тийм 5 мэдрэхүйтэй ч холбоотой тийм зүйл болвол төсөөлтөй чинь биш шүү дээ тий. Тийм зүйл бол mindful бясалгал байхгүй. Mindful бясалгал. Тий. За одоо mindful бясалгалын чинь гол зарчим нь одоо цаг дээр төвлөрөх. Тэгээд аливаа юмсыг шүүхгүй байх гэдэг байгаа шүү дээ. Ааха. За тэгэхээр яг мэдрэмжээр төвлөрөхтэй ямар холбоотой юм бэ гэхээр мэдрэмжээр төвлөрж байгаа хүн л одоо цаг дээр төвлөрдөг байхгүй. Мэдрэмжээр за. Бид нар бодол төсөөлөлтэй байхаар одоо цаг биш байгаа. Нэг бол төсөөллийн ертөнц, нэг бол өнгөрсөн өнгөрсөн тий. Ер нь ингээд маш олон цагаар маш олон хоногоор ингээд бясалгаад байна шүү дээ. Тэгэхээр нэг юм амар сайн сурдаг. Одоо ингээд бид нэр ингээд дахин амьдраад идэм билээ толгой дотроо. Одоо дөрөвний нөгөө анар битгаар ярьдаг шиг, анд битгаар ярьдаг шиг нөгөө юу sorry. Тэгээд хилчдэг байж дээ. Ингэдэг байж тэгдэг байж. Тэгээ одоо намайг юу гэж бодож байгаа бол. Тэр чинь ингээд амар их ингээд би бол ингээд өнгөрсөн дээр айгүйх төвлөрж ирсэн ойлгосон ингээд юу яадаг. Ингээд өмнө болцсон харамсалтай явдлуудаа ингээд толгой дотор дахин засч ургууладсан байхгүй өөрийн мэдлэгөөний мэдгээд. Уул нь болохоор би ингээд биеийнхээ мэдрэмжээр төвлөрөх хэрэгтэйсэн mindful бясалгалын нэг төрөл байсан л да. Тэгсэн чинь ингээл ирээдүйд би одоо хотод очиод team бизнес хийн. Тэгж болох юм байна. Team боломж байсан би хараагүй байна. Одоо ингээд толгой сайн ажиллаад би тэрийг анзаараад эхэллээ. Гэдэг ч юм дандаа ирээдүйдэр ингээд эсвэл өнгөрсөн дэр. Тэнгүүд яг мэдрэмжэн дээр төвлөрхийн давуу талыг би яг тэрийг дуусгачаад дахиад хотод ирж байжгаад тэг хангалтгүй санагдаад тэг хөдөө явдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө юу яд. Хоол хүнс аваад нэг юм эзгүй юм бүүтгэнд амьдарч байгаа байхгүй би тарилын талбайд. За. Манай аав ээж мод өрчүүлдэг газар үү. За. Тэгээд тэн дээр би ингээд хоол хүнс авч чад цагаа зарцуулаад бяцлах гээд үжидэл ингээд халуун тал, зуны тал маш их ялааш авдаг. Тэгээд ялаанууд ингээд ирэл биеэр дөрөв суучна. Тийм болохоор бяцлах бараг боломжгүй. Тэгээд 5 хоног би төвлөрч чаддгүй. Тэгээд сүүлдээ бухимдаад одоо ингээд хоол хүнс дуусгаад байдаг. Явах цаг болох гээд байдаг одоо юу ч хийж чадсангүй гэхэд бахан бухимддаг байхгүй. Тэгэл нөгөө ялаануудыг гэрээс та бүгдийг маш сайн цэвэрлж байгаа. Маш сайн цэвэрлээ бүгднгээс сав унарцсан газар болгосон ч гэсэн ялаа орж ирэлдэг болдог. Тэгэл бүгдийг ингэж нөгөө юм алчуураар сэвч ингэж хөөж гаргаал бүгдийг гаргаал хаалга нам хаагаал ялгаа байдгүй. Ямар нэгэн байдлаар орж ирчихэд болдог. Тэгэл яг ингээл төвлөрөхөөл мэдрэмж дээрээ төвлөрж идэл яг бяцлагууд ийм ангиллууд байдаг байхгүй. Хамгийн гол одоо хоёр ангил нь болохоор mindful, transcendental хоёр байгаа байхгүй. Mindful нөгөөд нь юу гэсэн бэ? Transcendental гэдэг нь болохоор яг нөгөө сүнслэг байдлын тал дээр өсөх ч юм уу те одоо нөгөө нэг дотроо нар төсөөлөх, чакра төсөөлөх, эсвэл нөгөө гэдэг ч юм уу те ийм зүйлүүд. Mindful болохоор илүү scientific. Одоо нөгөө бодит байдал дээр төвлөрөх гэж миний яриад байгаа юм. Тэгээд transcendental-ыг бол би дутуу уналтгүй шүү. Transcendental бас бүр илүү потенциалтай хараад байгаа. Гэхдээ одоогор бол mindfulness-ыг хүн төрөлхтөө илүү сайн мэдж байна. Сэтгэл судлаач нар маш сайн бичиж байгаа энэ тал дээр. Тэгээд нөгөө мэдрэмжүүдээ би мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл яг мэдрэхгээл үжил ялаа яриа суучна аюу хэцүү. Тэгээ сүүлдээ би яг ингээд за өргөж чадахгүй гэдэг. Тэгсэн чинь би яг нэг зарчмыг гинт бодсон байхгүй юу. Миний бие дээр ирж байгаа мэдрэмжийг би шүүхгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгмэд би яг ялааг шүүхэ болчих жоохгүй. Тэгэл ялаа яриа суулаа. За зүгээр ингээд бие мэдэрдэг шигэ. Яг би бол бие ингээд системтэйгээр мэдэрдэг тийм дасгал хийх гэсэн байхгүй дээрээсээ доошоо гүйлгдэг. Тэгсэн чинь ингээд мөрөн дээр ирээс очиж байгаа байхгүй. Тэгэхээр би толгоноос эхлэх багт мөрөө анзаармаргүй шүү дээ. Гэтэ яг зүгээр яг тэр техникээс гараад эхэлж байгаа байхгүй. Одоо үндсэн зарчим нь болохоор одоо цаг дээр мэдрэмжэн дээр гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо цаг дээр төвлөрөхийн тулд мэдрэмжэн дээр төвлөрдөг байгаа шүү дээ. Тийм. За тэгээд нөгөөдгөө шүүхгүй байх хэрэгтэй шүү. Тэгмэд би яг ялааны хөлийг мэдэрч эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ заваан бахта, баасан дээр суусан бахта гэж бодохгүйгээр зүгээр л мэдэрч эхэлж байгаа байхгүй. Тэгээд 6 мал байгаа шүү дээ ялааны чинь. Аха. Тэгэл яг төвлөрсөн үед бол мэдрэмж маш нарийн болж, маш нарийн юмуд мэдэрч эхэлдэг байхгүй. Аха. Бараа тэр 6 бол нэг-нэгээр нөө. Мэдрэн 6 бол мэдрэх бол юу ч. Тийм үү. Тэгээ ер нь яг нэг тэр чин болгоос айгүй шинжлэх ухааны үүднээс амархан байхгүй нэг. Өмнө ингээл бяцлахын курс тавьж байгаа би гайхаад иддэг гэсэн юм. Ингээд номын нацагдж байгаа номын санд 6 оронтой код байдаг. 5 оронтой ч үлээ. Тэрийг юм сандгүй. Тэгээд тэрнээс болоо санаа зовд очтгоос байхгүй. Суух гэсэн юм. Тэгээ би яг
бяцлаглалын нэг 5 дахь хоног дэрчлээ 3 дахь хоног дэрчлээ ингээд гинт тэр номын санангийг бодож ивэл ингээд баахан бодол дотор хөвж явж байгаа тэрийг бодохгүй. Тэсний шууд ингээд 58 895 жилэг гэл ороод ирж байгаа байхгүй тоон. Тэгэл би вау гэж бодож байгаа. Яг зүг байгаа. Эргэлзээтэй ч биш яг мөнгө гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгээ багшаас асуусан угаасаа л тэгэл ингээд нөгөө тархи амраагаад байгаа. Тархи ч маш сайн амарч байгаа. Тэгээ бяцлаглалын курст ялангуяа хоол нь бэлэн, хүнс нь бэлэн ингээд бүх юм төлөвлөгдсөн. Жи ажил төлөвлөсөн санаа зовхгүй байгаа л тархи ч амраад байгаа байхгүй. Тэгвэл тархи илүү амрах тусмаа илүү хөтөн чадaltaй ажилдаг. Илүү потенциалтай болдог. Потенциалаа илүү дайчилдаг гэсэн үг байхгүй. Илүү одоо өөр дэмий юм зарцуулахгүй, одоо хоол хүнсэн цаан зоохгүй гэсэн. Тэгээд эхлэхээр ингээд илүү сайн ажиллаад тэгээд тэрийг мэддэг гэж байна. Тэрэн шиг одоо яг юм мэдрэхүүнүүд бас илүү ингээд тодроод ирдэг, маш сайн мэдэрдэг, маш сайн үнэрлэдэг, хандлагатай болоод эхэлдэг. Хүн болгонд өөр байгаа шүү. Тэгэл 6 хуулийг мэдрээ суужсэн чинь 2 дахь хайлаа нэмэгдэж байгаа юм. Тэгэл 12 хэл. Тэгэл 3 дахь хайлаа зүг гэл ороод ирж байгаа. Тэгэл яг хоорондоо холбоотой юм шиг зүг гэл зүг шавснаад дээр яг хитэн зүүн хөл бол мэдрэгцэн. Нэг ялаа 6 хөлтэй гэхэр нэг за нэг 20 ялаа хөлт 100 авчиж байгаа шүү дээ. Тэгээ тэрэндээ бол 20 бол хангалттай. Битүү ингээд би яг нэг юм календар гардаг юм. Би үнэ баас шиг байсан. Над дээр зүрэг хүний нэг хөлсний ялгарж байгаа үнэр мөнөр чинь бүгд ялаанд амар хурц өндөж байгаа байхгүй. За. Бүгд ирээл суудсан. Тэгэл би ялаануудын хөлийг мэдрээл яг ингээд хөлнүүд ингээд мэдэрч байгаа байхгүй. Эн тент. Тэгэнгүүт яг тэр өдөр болохоор миний яг тухайн үед байсан хамгийн гүн байдалд орсон. Тэр үед бол яг mindful бяцлаглалын зарчимчин болохоор яг одоо тэр төвлөрөх тэр anxiety-г арилгах ч юм уу. Mindful бяцлаглалаас нөгөө borderline зан төлөвийн хавагдал гэдэг асуудал дээр аягүй сайн ажилладаг шүү дээ. Одоо нөгөө bipolar өдрөө. Тийм bipolar өдөр. Тэг монголоор юу гэдэг лээ. Замарчсан borderline өдөр тэр аягүй сайн зарчимтай байхгүй. Ер нь одоо энэ буддизмос сэтгэл заслын аргууд аягүй одоо REBT гэдэг сэтгэл заслын аягүй сайн арга. Сүрэн ярьдаг CBT эдгээр чинь буддизм бас энэ бяцлаглалаас нь аягүй санаа авсан байдаг байхгүй. Тэр яалтчгүй нь бол суурсан их сурвалж юм байхгүй энэ бяцлаглал. Тэгээ суужсэн би яг mindfulness-аас давцсан байсан. Яасан гэсэн чинь машины сигнал дуурахад би гинт ингээд батрал гэдгийг санаж байгаа байхгүй. Би чинь нэр ийм хүн штэ гэдгээ. Тэг яг ингээд бүх мэдээлэл тэнд байгаа бүх юм мартагдаад эхэлж байгаа байхгүй. Тэг яг миний авч үлдсэн юм болохоор тэнд бадрал гэж үж байгаагүй. Зүгээр л нэг юм хөртөхгүй. Тэг ямар нэг юм ажиглаад байсан нэг прогресс нэг юм явагдаад байгаа юм ажиглаад байгаа шиг байсан. Хав харанхуу. Тэнд ерөөсөө амарч байгаагүй, сайхан ч байгаагүй, гоё ч байгаагүй, муухайч байгаагүй. Жаргалтаж байгаагүй, зовлонтож байгаа. Зүгээр л амар амгалан. Бүх юм peaceful. Тэг бичсэн машины сигнал дуурайад тэг би гинт бадрал гэдгийг санаж байгаа байхгүй. Тэгээд ингээд сэрсэн чинь гадаа харанхуу болцсон заяа. Бүрэнхий болцсон. Тэгээд манай машины гадаа нэг машин ирсэн сигнал байдаг шүү. Тэг хөлөө ингээд салах гэсэн чинь хоёр хөл ингээд таг чулуу шиг хөшсөн. Хэдэн цаг болцсон байгаа. Өдрийн халуунаар нар эхэлсэн шүү дээ. Тэгээд ингээд ямар ч гэсэн нэг өөр тийм mindness тархины state-д орсон юм шүү. Одоо нэг mental state гэдэг шүү дээ. Тэр нэг юм өөр трансын байдалд ч юм арай нэг өөр юмд орсон байсан юм шүү. Тэгээд тэр машин явцсан. Тэгээд хөлний юу гарах гэж шайг уудсан. Тэгээд гарах гэсээр л тэр машин яваад өгсөн. Тэгээд тэндээс ойлгосон хамгийн том юм болохоор нөө transcendental бяцлал шүү дээ. За одоо чи яг ингээл ом чакрага уншаал те. Яг ингээд одоо энэ ом одоо тарина мантрага уншаал явжсэн яг энэ чакрага дүүргээл байжсэн чинь нэг газар сав унчих юм бол анхаарал чинь санаж байгаа. За. Mindful бяцлаглалын одоо давуу тал нь тэр сав унахыг чи тэр яг ялааны хөлийг төгшөөхгүй байсан шиг тэр савыг унах чимэг ч гэсэн төгшөөхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь одоо гэрт чинь гал гараад ч юм уу тийм аюул учраагүй л бол эсвэл эрүүл мэндийн шалтгаан тавьж байгаа өвдөлт биш л бол тэр хөлж хилж байгаа өвдөлтийг ч гэсэн шүүхгүйгээр зүгээр л ажиглах хэрэгтэй. Ингэж яг илүү гүн орж байгаа байхгүй. Тэгэл яг үүндээ би бол тэндээс яг матрикс шиг л ойлголт авсан. Одоо яг юу нь матрикс шиг байна гэхээр тэр ялааг үүндээ би яг жинхэнэ гэдгийг мэдэхгүй байхгүй. Ялааг би харж байгаад л одоо жинхэнэ гэдгийг мэдчихэж штэ тий. Тэнгүүд яг бидний харж байгаа өнгүүд бас жинхэнэ биш. Яг үүндээ өнгө гэж байдгүй гэж байхгүй. Бидний нөгөө солонгон бүрхөвч одоо гэрэл ойгоод ирэхэд солонгон бүрхвчээр дамжаад тархинд өнгө гэж боловсруулагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг үүндээ өнгө гэж байхгүй зүйл бидний тархинд л байдаг. Тэр шиг ялаа гэж яг үүндээ байхгүй л яг. Тэг бид нар яаж мэдсэн гэхээр одоо миний арьсан дээр хөл явж байгааг би мэдчихээн. Чимээг нь сонсч ин харж байгаа болохоор мэдчихэж байгаа. А тэрнээс биш за яг одоо би харахгүй байгаа мэдэхгүй байгаа маа байхгүй нэ гэж би хэлж чадахгүй шүү дээ. Тэ ясэл байгаа байна гэж хэлж чадахгүй шүү. Одоо хаана Африкт ялаа байна гэж би хэлж чадахгүй шүү дээ. Яг бодоос угаасаа байгаа. Тэг бодож л чадах бах тий. Яг мэдэрч чадахгүй шүү. Тэгэхээр бидний мэдж чадж байгаа зүйлүүд тэр мэдрэмж дээр төвлөр гэдсэн яг давуу тал нь тэр байдаг байхгүй. Бид нар яг бүх юм бидний тархинд байгаа. Тийм болохоор тархи руу орох сувгуудаа сайн анзаарах хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэр бяцлаглалын яг зарчим нь. Тэг анхаарал ангууд яг гүн ордог. Тэгэд ер нь яг одоо цаг дээр сайн төвлөрж байгаа үед бол төгшүүрөл маш бага болдог. Яг л төгшүүр айдас дандаа ирээдүйд байдаг байхгүй. Ирээдүйд байгаа зүйлийн талаар бодож идэг. Одоо ийм болчихвол яана. Яг одоо болж байгаа төгшүүр байл яг. Одоо болж байгаа төгшүүр гэж байхгүй боломж.
Мэн байхгүй л хальтаа яаж бодон. За зүгээр би нэг юм Арслангийн жишээ ярих авдартай ингээд. За одоо шинэ за. Гэхдээ яг зүгээр одоо болж байгаа төгшөр гэхэлэр зүгээр нэг ийм төгшөр хальт одоо би нэг сүүлд одоо яг одоо болж байгаа төгшөр гэдэг нь болохоор би зүгээр одоо болж байгаа үйл явц дээр яг болж байгаа үйл явц дээр л одоо нэг тэр төгшөх үйл явцыг л одоо шинэ чи юу гэдэг за сайн нэг бахан арт coin moin гэж янз бүрийн боллоо шүү дээ тий. Чи ингээд байсан мөнгөөрөө тий одоо юу гэдэг нэг амар дайчгүй компани хувьцааг амар итгээд барыг машина зараад авцсан байлаа гэж бодъё. Тэгсэн чи ингээд яг ингээд хувьцааны чарт хараа үзсэн чи нүдэн дээр чи ингээд бүр downfall бас гэлнаа л. Тэгэл үжи бас хамаагүй байсан мөнгө нэм чин байхгүй болж байгаа ингээд нүдэн дээр ингээд байхгүй болж байгаа мэдэгдэн штэ. Тэрийг одоо жишээ нь яг тэр чинь яг одоо цагт арт coin унж байгаа байхгүй. Гэтэ төгшөр чи ирээдүйд байгаа байхгүй. Одоо би хоосорчул яана. Одоо би ингээд юма зарцсан хүмүүс намайг загнуул яана. Одоо би ингээд өөрийгөө хараавал яана. Төгшөр дандаа ирээдүйд байгаа байхгүй. Зүгээр яг энгийн яг хэдүүлээ тийм хөнгөн чин дээр ирээ заяа. За дөрөвний арслан байж. Одоо яг арт coin-ы уналт бол арслан гэж бодож байгаа заяа. За одоо чи ингээд сайхан Африкийн саванад унтчихлаа. За арслан гараад ирвэл яана. Ирээдүйд байгаа. За тэгээ үжсэн чинь арсландад харуулж угаасаа нэг өлтөм болохгүй шүү дээ. Төгсөж байгаа байхгүй. За арслан үнэхээр гараад ирлээ. За төгшөр одоо цагт өнө ирээдүйд үнэ. Арслан үнэхээр гараад ирлээ. Тэгээ бас л ирээдүйд юм биш үү те. Чамайг идэхгүй ч хийж болох юм биш үү? Одоо дайрах үедээ гэдэг айц ороод ирж байгаа байхгүй. Тий. За үнэхээр арслан хөөгөөд эхэллээ чамайг идэх гээд яг идэх гэж байгаа нь бүр тодорхой бүр яг ингээд үлдсэн арслан. За одоо цагт ирээдүйд үнэ. Бас л ирээдүйд юм. Бариад авах үедээ гэдэг айц байгаа байхгүй. Ирээдүйд те. Тэгээ үнэхээр бариад авсан ч гэсэн одоо цагт биш байгаа байхгүй. Одоо идчих үедээ. Идчихвэл яах вэ? Би чинь залгааж ивэл одоо алчих үедээ гэдэг айц байгаа байхгүй. Би гаргүй болчих үедээ яачих үедээ гэлөө. Ерөөсөө айц дандаа ирээдүйд. Айц төгшөр. Би ингээд муухай болчих үедээ ч юм уу. Айц бол ерөөсөө дандаа ирээдүйд идэг. Одоо ингэ өгчивэл яах вэ? Өгчивэл тэгэл. Өгчивэл баг 50 шар шаачих юм шүү. За гэл. Яг өглийн үеийн тэр мэдрэмжийг бол яг сайн мэдэхгүй юм. Гэтэ тэр үед бол тэгтээ яг хамаг амьдрал нүдний хүмүүнээр харагддаг гэдэг л үнэн баг та тий. Ер нь кино харж байхад хүмүүс ч өгч байхад амар тайван болчихсон шүү. Оо янз бүр. Гэхдээ тэгтээ яг нэг одоо Joe Rogan-ы подкаст дээр нэг орж ирсэн нөхдөд хэлдэг шүү дээ. Яг жинк хөвгөлтэй нүүр тулсан нөхдүүд тэд нар чинь яалтчгүй л нэг бүгдээрээ л хийгээд идэв шүү. Яалтчгүй л ингээд амьдралын гол ингээд хайлайт моментууд ингээд нүднийх нь ингээд өмнөр ороод ерөөсөө нэг амар олон одоо информашн баг ерөөсөө нэг секунд 2 секунд дотор бүгд ингээд зурсаа ороод ирдэг. Ерөөсөө тэр өгч байгаа үеийн тэмцэл бол бүр маш их юм болж харагддаг. Би нэг өмнө таяр дээр орж байхдаа ярьжсэн хаднаас унсан талаараа. Тэгжэр л үү. Тийм шүү дээ нөө. А тэр чин таяр дээр хэрэггүй л. Гүрэг баха. Яг тэгдэг байхгүй ингээд. Бас ингээд би ч юу нэг өгөлтөөс айг болно болгосон. Хэдэн онд яаж хаднаас унсан юу ийжсэн? Эхлээд ингээд 12-д одоо нэг усанд живж байгаа. Тэгэхэд бас яг тэр хайлайтууд ч яг чин харагдсан. Яг ингээд тийм амар хөдөлгөх үү. Намайг манай наах цах тоглол ус руу шидэд гаргаж ирж иржсэн ингээл бүх юм ингээл санаад ээж аавын хэлсэн үгүүд ингээл бүгд санаад байгаа байхгүй. Тэгэл би бараг 5 минут усанд ор тэмцэлдэж байгаа байхгүй. Тэгэл яг дараа нь яг бодит ингээд real time бодоод үзэхээр 30 секундын л ажилласан байхгүй. Тэг амар удаашрсан юм санагддаг. Тэг хаднаас унгахад ч гэсэн яг л тэгжсэн. Ингээл бас яг тэр төгшөр ирээдүйд ирлээс. Гэтэ хүн ингээд хаяа хэцүү үед ингээд бүр цаг хугацааны тэр одоо хүртгөх юм уу те. Тэр бүр шал хайцсангүй ойлголт болчдөг те. Тарих маш идэвхтэй ажилт юм шиг байна те. Тэрнээс болоод амар их процесс л. Надад л тэр нэг юу гэдээ асуулт шүү. Планк гэдээ асуулт шүү. Тийм. Тэрнэр бол зүгээр 1 минут 10 минут шиг санагдав. За энэ хотоо бараг болсон байхаа гэж харангууд 1 минут 30 секунд өнгөрч байгаа юм шиг. Зүгээр яг энгийн жишгээр ярихад тий. Тэдээ хаднаас яажлаа. Нэр хатан дээрээс ингэдэг байхгүй 15 онд мэж нөгөө би юу нэг амин оролт юм байдалтай байсан шүү дээ иржстэй. За тий. Хоёртон багт яг өөр хувцсыг олдгоо. Одоо ингээл энэ төгшөрийн хувцсыг ч ойлгохгүй байсан байхгүй. Тийм амар гүн готролт байсан бол ярьжсэн. Яг хөө тэгэл нэг юм ер нь л надад амар тэнэг санагддаг байсан. Бяцлаглал өстө намайг аварч ирсэн юм байна одоо боддог. Тэгээ тэр үед mindful хийдэг байсан. Transcendental хийдэг байсан. Нөгөө ингээл энерги мэдрээл, чакрага мэдрээл. Тиймэрхүү юм байдаг. Тэгээд энэ хотын амьдрал маань жоохон утгагүй санагдаад хөдөө явъя гэж бодод. Тэгээд хөдөө явах гэхээр хамаатнууд байхгүй. Тэгсэн чинь нөгөө ээжийн багасаа ярьдаг гэсэн бинж авах гэж хүн байдаг гэсэн. Манай өвөгийн том ах. Тэгээд төстө домог шиг яригддаг сайн хэрэг байсан байхгүй. Тэгээд тэр хүн дээр юу нөчэй гэж бодод. Тэгээд одоо гараад 1075 км явдаг хөтөг байхгүй. Автобусаар. Пүү.
Яг 1000 орчим километр явж байгаа. Тэгээд цаашаага бас 70 эдэн километр мотоциклээр явж байгаа. Тэгээд очиод тэр уулын дунд Алтан уулын бас дотор л Алтан уулын ингэ салбар авах гэдэг чинь үргэлжилсэн. Тэрэн дунд ингэ байж байгаа. Тэгэл тэнд ер нь айгүй л тийм айгүй гоё цагийг өнгөрөөсөн л да маш их юм сурсан, өөрийгөө маш их ойлгосон, юун дуртай. Яг хүмүүсийн хэрэгцээг бодохгүй ганцаархнаа байгаль духаар яг өөрийнхөө яг юу хүсдгийг амар сайн ойлгож байгаа байхгүй. Өмнө нь болохоор хүмүүст тааруулж аягүй их мэдгээ ойлгож байгаа байхгүй. Хотод байгаа тийм. Тэг яг нөгөө нийгмийн хэрэгцээ тийм. Тэгээ ер нь бол хүнийг бол нийгмийнхаа амтан гэдгийг бол үүсэхгүй. Тинчээ ихчнээ байсан ч гэсэн хүмүүсийг сансан ивэрлээс. Гэхдээ ганцаараа байх хугацаанд бол яг өөрөө юу хүсдэг гэдгийг амар сайн ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь нэг удаа ер нь бол аягүй хүч сөрөх дуртай янз бүрийн одоо эмнэг мөр барьж авч юм. Тэгэл энэ тентхийн уул хад руу авирын янз бүрийн байжсэн. Тэгээд нэлээд ер нь тэр нутагтаа дасцсан. Ер нь явахт нэлээд өгцөн. Айгүй тийм сайхдаг санаж сайхан болцсон байсан. Тэгээд ер нь бол тэр авиржсэн уулуудаа бодохоор бас амин оролт шиг юмнууд төр авирсан байгаа юм л та. Тэгэл ямар ч бэхлээ одоо ч бэхлэхээ олдоо авирдэн шүү дээ би. Тэр үед ямар ч бэхлэхээ олсноос байхгүй зөө. Бүр одоо их цад руу юу? Амар их цад руу авирчихсан. Тэгээд ингээд ийм яг юм их цадны юм атсан дотор ингээд том чулуу унаад ингээд яг дээрээс унгуудаа тэрлүү ингээд жингэрээ чигжээд ингээд гаццсан заяа. Тим юмнаас ингээд доороос нь татаж үзчихвэл яах вэ? Тэгээ би яг тэрнээс татаж үзээд тэгээ тэр нэг гаццсан хөдлөхгүй байсан болохоор угаасаа бодохоор одоо яг хөдлөхгүй л дээ баахаар амар ихчтэй болсон болохоор тэр чинь гаццсан байгаа шээ. Тэгээ энэ нэрээ татаж унаад татаад дээрээс унахгүй бол би ингээд авирна унвал би дарагдаж өгөхөөсөн байгаа. Тэгээ тийм рүү татаж матаж үзэж байгаа дээрс нь авирч мэрч амар юм руу гарч марчсан. Тэгж явчаад явахын альтад бол тэр ад бол нэг тийм амар ихсэн огцсон байгаагүй зөө. Налуу ингэ юмны мөр хөөж дагаж явж хагаад нэг жоохон айлын хүүхд намайг дагаад ирээ салахгүйсэн. За. Тэгээд нэг хад руу авирцсан байж хагаад буух гэсэн чинь нэг тийм муу савнтад ирсэн болтгүй. Явал нь яг шат шиг сайхан хад баах. Тэгээд би тэр савнг үл тоогоол доошо буулаа. Тэгсэн чинь бүр муу савнтад байхаа аргагүй муудтаад. Тэгээд заа буцъя гэж бодоод. Тэгээд буцах гэжсэн чинь нөгөө бороо орцны дараахан байсан баг. Тэгээд нэг хад руу хоолдоод дарчдаг байхгүй. За. Тэгсэн чинь ингээл нөгөө бороо орцны дараа савхтай ингээд шууд халж ирчихсэн. Тал гээл явчихж байгаа юм чинь. Ард нэг олигтой газар гэдэг юм байхгүй. Гэтэ яг бас нэг гიშгчмэр юм бол байсан л та. За тэгээ тогтчихгүй л үдэл гэж бодсон юм билээ. Тэгэл унсан тэр чинь өстө жинхэнэ pain is real яаж. Хэдэн метр унж байгаа юм бэ тэр? За тэр одоо хичнээн юм бол та. За тэгээд ундаг байхгүй. Яа юу вэ? Тэг би за одоо ямар нь бол тогтчих واخаа л гэж найдаад байсан. Тэгээд ингээд юмнаас барих гэхээр ингээд тэр чинь одоо бид тухайд чинь 60 хэдэн килосэн. Чи өглөөж нэг юм унжаа гэхэлэр нь бодо бүнөө шууд free fall эсвэл ингээд өнхөрж байгаа юу? Өнхөрж байгаа. За. Тэгээд яг дараагийн юм дээр унаад би гараараа юм барьж авах хэрэгтэй шүү дээ. Мод зодноос уулын барьж авдаг шүү дээ. Тэгэхээр хад бол үнэхээр найраагүй шаач. Барьц байхгүй. Барих гал гараа явуулах дүф гэл өөрөө унж байгаа жингэрээ яг зулгар нэст. Зулга зохиол унсан. Гар мар бүгд зулга. Тэгэл яг нүдэнд харагдаж байгаа юм яг кино мөн дээр инэдмийн кино мөн дээр дэлгэв зохиолж байгаа гэл амар эргэлж мөрөө камер эргэлддэг шүү дээ. Яг тийм харагдаад байхгүй нүдэнд ингээд зүг жирэлзэл ингээд унаал. Тэгэл юмас барих гал тэнгүүд пас гээл яг жингэрээ зохиол. Тэгэл заас хамаг мөч дөрөв мөч та будаа боллоо та гэж бодож байгаа. За дөрөв мөч ч одоо угарсан. За амьд л үлдчихвэл боллоо та гэж бодож байгаа. Тэгэл дахиад жоохон тогтох гэж үзэл тэгэл тогтох шинжгүй амар унаад байгаа байхгүй. Тийм удаа унаалга юм тий. Тэгэл би за одоо ингээл үх цаг бол ингээл ийм сонир үхлэр хүчтэй юм байж тэл гэж бодож байгаа байхгүй. Өмнө бүр амар авирсан шүү дээ. Тэн дээр бүр нэхэр тийм амар хад байгааг байхгүй. Тэг яг өндөр байсан л та. Тэг налуугаар авирсан болох гайгүй гэж бодсон. Тэгэл за ингээл үхэх юм байна да гэл бодож исэн ёстой нэг бурхны аврал гэдэг шиг нэг бүхсийн чиний газар ингэж зүлэгтэй ингээ хадан дунд ингээ тийм зүлэг ургацсан зэ. Яа амтэр дээр хүний хөлөөрхөө харахгүй. Тийм юм дээр ингээ хоёр хөлөөрөө тэгнэж унаад. Тэнгүүд яг нөгөө хоёр хөл урдаа гарч юм уу цаашаа өнгөрөх боломжгүй болчихж байгааз. Тэг би суучж байгаа гэсэн үг бүхсөөрөө. Тэгэл гацаал хоошоо ингээл яг унж байгаа байхгүй нуургаараа. Тэгсэн чинь яг борооны дараа тэр нөгөө нэг юм бүрхэг тийм үүлдээ тэнгэрийн цанаас нэг сулхан нарны гэрэл нэг тасж байгаа нь бүр ёо. Зүгээр ямар гоё гэрэл вэ. Тэгэл тэр нөгөө нэг байгалийн чимээ, голын урсгал, мурсгал тэр үүс мүс бүр супер өнгөлөг харагдаж байгаа. Дахин төрсөн биз дээ. Тэгэл шоконд байжсэн чинь дээрээс нөгөө нэг дагаад байсан гэсэн үгтэй шүү дээ. Тэр дээр бадралахаа гэж орилоод байгаа байхгүй. Тэрийг орилоод байсныг ойлгож байгаа байхгүй. Одоо шокноос гараад эхлэнгүү те. Тэгээд арай гэж дуурал яасан бэ гэж тэгсэн чинь зүгээрөө. Анд яваад хүнд удаад ирээ. Жол тэгээ баг хөдлөж чадхаарг болсон байна шүү дээ. Тэгээд дөрөв мөч бол хуг болсон гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд нөгөө өгдөхгүйгээл явсан. Тэгээд би за хоёр гар хөдлөх нүгсэн чинь хоёр гар хөдлөж байна.
Тэгээд нөгөө адреналин их ялгарсан болохоор өвчнөө мэдрэхгүй байгаа шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн би бол цол өвчин байгаад байгаа. Ингээд хөндлөөр нэг л хөдөлж чадхааргүй. Тэгээд өвчнөө жоохон мэдрэхгүй байгаа. Гар бол гэмтсэн ба хамаагүй хөдлөхөөс жоохон боломжтой. Гараа харсан чинь бас ингээд зүгээр хөдлөөд байна. Тэгээд баярлаад 2 хөлөө хөдлөсөн чинь бас 2 хөл хөдөлж байна. Тэгэл за ер нь бол зүгээр юм байна. Бөөм баяр. Тэгэл баярлал энэ хүчийг батгах хэрэгтэй гэж бичлэг аль дээр хаад бичлэг хийгээд тэгсэн чинь нөгөө хөлт чинь дээр доор гүйж явсан. Гол гатлгаа гүйжсэн байхгүй. Тэгснэ харснаа батрлахаа зүгээр үү. Наашраа ах юм да. Тэгэл маш болгоомжтой тэр хатнаас хажид чи ингэж авирж явж байгаа л налуу уулар гарангуудаа би зүгээр ингэ мацик шиг санагдсан за өөртөө би зүгээр давхиж байгаа байхгүй. Доошоо биш нөө яг налуу газар бол дагаа гүйж байгаа шүү дээ уулараа. Тэгээд чи нэг тийм огцом хад биш. Тэгэл гүсэн чинь бүр ингээл яг мөр шиг зүгээр ингээл дахиад салхийг нүрээрээ мэдрээл. Тэгсэн чинь ингээл бүх хувцаар ингээл сингнээд болдгоо харсан чинь бүр ингээл бүх хувц ингээл бүр яа загтсан зэ. Тэг бүхс нь гой мойны махсах ингээл бүр ингээд амар том ингээл улаан ялах зэ бүр ингээд зулгараа явцсан. Гар марны дээр шалбархаанууд бол харин ч гайгүй өнгөрсөн зэ. Битүү цуснаж. Тэгэл гүйсэн чинь зүгээр ингээл бөө юм салхи сингнээл. Тэг тэрний дараа бол амьдралыг бол үнэхээр яг жинхэнэ таашаа өөрнүүдээр хаачихсан. Амьдралыг бол хөндлөг болж байгаа юм чинь баярлаа. Намайг үлдээсэнд баярлаа. No more suicidal thoughts. No more suicidal thoughts. Чи тэр алтан уулс гэхэлэр ч одоо айл амиг юм бэ? Тэр болохоор алтан болохоор ер нь ховд говь алтай дээр байгаа. Гэтэ манай болохоор говь алтай дэс. Баян үлгээ дээр байгаа шүү дээ чинь. Хэр утсан бэ? Тэр аялал бол ер нь нэг 20 эдхэн л хоног явдал. Тэгээ яг тэр миний хатнаас унж байгаа явдал чинь 2 минутын тэмцэл шиг санагдсан шүү дээ. Гэтэл та нар бодолтой 60 эдэн килограмм байсан тухай үедээ. Тэгэл унахад чинь эвгүйч 2 минут болох вэ? 60 эдэн давхраас унсан ч 2 минут болохгүй шүү дээ. Тэр чинь зүгээр хэдхэн секундын явдал байсан бохоо. Одоо бодохоор амар их тэмцэл өрөөсөн шүү дээ дотор чинь. Барих гэж авсан ингээд өмнөх юм бодож байгаа. Дөрөв мөчөө бодож байгаа. Ингэж өгөх юм байна гэж бодож байгаа. Гэтэл яг үндэ эсвэл нэг 5-10 секундын л. Тийм хэдхэн секундын л явдал гэж байгаа байхгүй. Тэгэл тэр хүүхд наваа дээрээс харсан зүгээр бөмбөрөөл явцсан гэж байгаа админ дээр доош өнгөрөөл явцсан гэж байгаа. Тэгэл тогтцсон. Яа. Тэгэхэд бол тийм хэдэн минутын явдал бол ягаад ч байхгүй шүү. Тэгэл ерөөсөө яг тэр газар байггүй бол тэгэл тэр чигтээ өнгөрсөн бол бас л эвгүй тэгээд. Доор бол тест амар асуу бас. Тэр тийш онсон бол ер нь зүгээр нэг за адаглаад нэг дахир дутуу эсвэл техник имтэлтэй ч юм уу тийм л амьд үлдэх байсан бол тийм байх байсан. Эсвэл өгөх байсан. Азар тухайд их хөнгөн жинтэй байсан тул гайгүй тогтцсон юм шүү. Чи тэгээд тэндээсээ шууд имлэг явсан уу? Үгүй шүү дээ яач шүү. Яач юм. Тэр зулуурхаанууд тэгэл яг яасмас хуураагүйсэн юм. Ясмас яач. Арьс махал өмд хамад савих мөвхтэй золог амар том котлет биеийн дээр наац юм шиг бас амар ингээд өнгөрж байгаа болохоор ч бас нэг юм амар ичтэй очиж зөхөөг болохоор бас болохгүй л тий. Замдаа ингээд тогтоод явуулсан баг. Зөөлөн эдийн л гэмтэл байсан. Тэгэл бодоход яг тэр 20 хоногийн юу ч гэсэн бас 20 хоног гэлтэх бүр маш их туршлага болсон баг. Өдөр болгон ингээд өөр авах, өөр айл, өөр байгаль, өөр юм үзээд тахаар яг тэр бол үнэхээр лайф ченжинг хэллээсөө. Чи тэр нөгөө одоо тэр Бенжи гэсэн л ах чинь. Ах чинь хин Бенжи гэсэн тий. Бенж ах. Тэгээ Бенж ахтайгаа тэгээ ер нь Бенж ахтайгаа тэгэл холбогдоод Бенж ах дээр очсон аа. Тэгээ Бенж ах намайг очиход нөгөө хэвтрийн өвгөн болсон байхгүй юу? Бенж ах чинь нөгөө домогтой хүн байсан нөгөө ингээд 10 эдтэйгээс хүүхд дүүнэрээ тийж өсгсөн. Манай өвөө мөч одоо төрийн шагнал магалтай мундаг хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийг чинь бүгдийг хот руу сургуульд явуулаад өөрөө ганцаараа малаа харж үлдсэн. Тэгээ манай өвөө нөгөө социализмын үеийн Эрдэнэтэн доктор гэж цол авсан. Тэр нь болохоор төдөөгаа нэг нь 3 хүн байсны нэг нь төдөөгаа. Тэгээ нэг нь манай өвөө. Тэгэхээр тийм өндөр цолохгүй. Тэгээ тэрийг авлаа гэхэд ээж нь тэгж хэлжсэн гэсэн. Тийм сүрхий цол юм бол энэ бигцэрэн л өгөхгүй яас юмтэй гэж хэлжсэн гэж байгаа юм. Тэгэхээр Бенж ах бол тийм амир мундаг хүн. Тэгээ ээж нь хүртэл гэж үнэлж штэ тий. Тэгэхээр одоо бүр маш гард эв дүүтэй. Ер нь сайхалтай газраас шүтэнцний хайрцаг бууддаг тийм домогтой. Тэгээд одоо цахиур бууны вэс эхэлж буудсан юм баггүй. Тэгээ одоо энэ байгалийн түүхийн музейд үүдэг ирвсний чихмэл мэхэмлийг маш цэвэрхэн буудаж өгч мөгжсэн тийм юм баггүй. Тэгээд тийм сахилизмын анги гал асааж байгаа гэдэг үү. Нэг бууддаг нөгөө цахиураараа цахиж гал асаагаад нэг очлуур нэг бууддаг баггүй. Дайр ингэж хийж байгаа тий. Би яг тэр цахиур бууг нь үзчихсэн яг юм. 2 цахиур мөхөртэй ингээд ян дээр амар хэмээтэй тийм буудаг байхгүй. Тэр амар хэмээтэй. Тэгэл тэр хүндээ ярьсан явдал модалч гэсэн зөндөө тэгэл тэр Тингродыг харна тэгэл яг ганц тэр унснаас гадна бүр маш их турсан ч байгаа л тэр айлт бол. Яг тэр уналт бол зүгээр л нөгөө нэг тортны чимэглэл болсон шүү дээ. Тийм ер нь яг оройд ирэх чимэглэл. Оройд ирэх чимэглэл.
Ингээ чи амьдралыг өөр нүдээр хараарай. Дахиж чи юм балаа юм яруу. Яг мөнгө зөнгөөр ярих юм бол тэр аяллыг бол одоо хэдэн ч мөнгөөр үнэлэх юм бол аргагүй. Тэр нь одоо чиний аяллуудаас ер нь хамгийн бас үнцэнтэй аяллаасан гэсэн үг тийм. Ер нь бол тэрнээс ч амар аяллууд зөндөөл хийсэн. Гэхдээ яг нөгөө тэр анхных гэдэг утгаараа ч анх удаа бие дааж явж байгаа амьдрал өөрчилсөн гэдэг. Хамгийн амар аялч юу гэсэн. Яг нөгөө яг тэр хаднаас унтсан нэг айцтай байгаа даа шүү дээ. Тэр бид яг байгалийн хад руу авирна гэдэг надад амарсан. Яг нөгөө юм. Гэтэ тэр алтан уулын хад чинь нурдаг хад. Амар маш хөгшин уул гэдэг байхгүй. Хинтийн уулууд шүү дээ. Хинтийн уулууд ч юм болохоор хамаагүй залуу байхгүй. Маш бүх хадтай. Хад руу авирдаг байхгүй. Тэг ингээ өрөмцсөн хад мад руу авирдаг. Тэнгүүд яг би авирахтаа бихэлгээтэй авирж явахдаа төсөөлдөг байхгүй. Би бихэлгээгүй шүү гэж. Тэнгүүд ингээл нэг барьцыг өгдөг. Яг нэг хаднаас уусан бүх юм зорсгоо пал гэл явчин заа. Тэнгүүд хамаг би чангараал гар урныхаа ингээд яг хурууныхаа өндгнүүдийг цоортол хазнаас ингээд бадчихж байгаа юм. Уус айхаар амар хүчтэй болчдөг. Тэгэл ингээл гар мар ингээд бүтүү цуснууж бууж ирж байгаа юм чам. Тэг яг бэхлэхтэй гэж удаа 50 авирж болно л та. Багш ч гэсэн ингээд амар дэмжээ татаад байдаг байхгүй. Тэгхгүйгээр би яг ингээд яг одоо би унсан бодол өхөн гэж бодоод авирдаг. Тэгэхээр ингээд тэгж явахаар яадаг юм. Тэгэхээр яг тэр илүү экспириенсийг мэдэрч байгаа байхгүй. Айцыг. Тэг яг нөгөө хамгийн гол нь яг тэр хадрууд гэж авираад байгаа нөгөө би өндрөөс амар айдаг болцсон байхгүй тэр хаднаас унснаас хойш. Тэг одоо л зүгээр болцсон. Яг тэр авиралтаар хотод заалан дотор ч гэсэн маш их авирсан. Яг дандаа бэхлэгийг үтсэлж авирдаг байхгүй өөрийгөө. Тэгэл яг одоо би алдах хэрэггүй. Яг алдсан бол гээл яг ингээд буруу барьцаа, буруу гიშгэлт хийснээсээ болоод чи ингээд буцхад дэндээ оройтцсан байдаг байхгүй заримдаа. Яг тийм мөчид ингээд пал гээл бодохоор fuck гээл. Тэгэл тэр үед бол ингээд хамаг би чангараал. Тэр амар мэдрэмж бол давтагцаараа сүултээ тэрнээс айхаар болчих жоохоо байхгүй. Айцаа яа нэгтгэл юм. Тэр нөх хин блэ? Америкийн нөгөө down wall гэдэг юм дээр ингээд ямар ч бэхлэгээгүй ингээд авирсан. Йоо, Макс гэж залуу юм. Биш хин блэ? Тэр чинь тэгэд нөгөө яасан штэ. Эл Капо гэрэд нөө. Тий, одоо нэг юун дээр яг Эл Капитан гэдэг. Тий, Эл Капо гэдэг. Тий, Эл Капитанаар ингээд ямар ч нөгөө юугүйгээр 7 цаг авирсан гэлээ яасан гэлээ. Амар олон цаг авирсан. Тэгээ тэр чинь бүр ингээд бүр ихц. Тэнгүүтээ баг л дээшээгээ баг километр гаруй яваа шүү. Тэр бол үнэхээр яг баатар гэж тэмдэглэв шүү дээ зөвлөх. Тэнгүүтээ нэг яг тэрнийг яг тэр авирж байгааг нь одоо нөгөө нэг яг хажуугаар нь баримжуулж хийсэн баримтат кино Оскар авсан шүү дээ. Ямар нэртэй лээ. Биш тэрийг одоо баатар гэх үсгүүл жоохон амиа хорлох тийм YouTube байсан гэж үзэж байна. Бүр сууд хүн байгаа байхгүй. Тэр бол яа тэгэхээр ингээд хүүхэд байхаас авиралтаар хичээлсэн хүн биш үү. Өмнө бас нэг тэр Эл Капогийн тухай бас нэг баримт кино өгдөг байхгүй. Даун болоо. Томи Колдл нэгийг хураагүй. Тийм тэрийг яриад нөө. Тий би яг хоёулангийн л ярьж байна л та. Тийм тэр хүн чинь тийм нэг хураагаа тасчихна модон байшин барьж байгаа хураагаа тастаачдаг. Тий. Тэр хүн чинь болохоор авирах гэж хэдэн хоног үлээ тэр нэр чинь. Амар олон удаа одоо try хийжсэн. Тэгээд сүүл бэхлэгээтэй. Тэгээд майхна бариад бэхлээд хоноод яваад байгаа байхгүй. Хоноод яваад та. Тэгээд чинь хэд хонж авирдаг үлээ. Амар олон хонж авирдаг. Бараг сармаар болдог лөө. Тэгээд доор нь ингээ бөөн хэвлэл мэдээллийн яриад бөө юм болцсон за. Тэгээд тэр анх авирахад бүр ингээ гайхамшиг гэжсэн байхгүй тэр хүний авирахад. Тэгсэн чинь бэхлэгээгүй 7 цаг үлээ. Гүгүү тэр гэхдээ нөгөө хоёр өөр байхгүй. Яагаад хоёр өөр вэ гэхээр яг нэг бол тэгтээ нөгөө зам нь одоо тэр нөгөө бэхлэгээтэй авирж байгаа хүн биш үү? Анхны замаар бэхлэгээтэй авирж байгаа хүний нөгөө зам нь хамаагүй илүү хэцүү. Өмнө хинч тэрүүгээр авирч чадаагүй. Тийм зам байхгүй юу? Тэр нөгөө нэг ямар ч бэхлэгээгүй авирсны болохоор бол өмнө амар олон хүн авирцсан. Гэхдээ анх удаага бэхлэгээгүй авирж байгаа. Тэр нөгөө бэхлэгээтэй авирсан чинь болохоор анх удаа тэр нөгөө яг тэр бэхлэгээтэй авирсан залуугийн тэр авирсан зам нь болохоор ягаад өмнө хинч амир зав гэхэлэр нөгөө нэг одоо тэр нөгөө уулчид чинь яг ингээд мэдээж нөгөө авирхаас өмнө одоо тэр судал модал энэ яраад за энэ ч ингэж барин нэгээд бүх зураг мургийн ингээд яадаг. Тэгсэн чинь тэнцээ нэрөөсөө яг нөхрийн авирах гээд байгаа тэр хинч авирч чадаагүй зам дээр баг хэдэн метр ингээд бүр цолгоо байдаг. Яаж тэрүүгээр явах вэ? Тэр нь бүр ингээд боломжгүй шахав. Тэр зам байхгүй мөлгөр. Зам байхгүй мөлгөр. Зам байхгүй мөлгөртэй ерөөсөө тэр нь баг ингээд ерөөсөө бүгдээрээ ингээд уулчт impossible энэгээр ерөөс явах боломжгүй гэдэг байсан. Тэгээд нөхөр баг 2000 оноос хойш хэд удаа оролж байгаа сүулт нэг залуутай авирж байгаад. Тэгээ нөө яг өөрийнх нь хамтрагч нь байхгүй болсон. Тэгээ нөгөө хамтрагч нь бас айгүйх уддаг шүү дээ. Яг дэмжиж авирах гэж. Өөрөө бүр зовж жагаад амар олон траа хийжээд гарчдаг байхгүй. Тэгээд хажууд нь нөгөө хамгийн гол хэсгээ давцсан. Тэгсэн чинь нөгөө хамт явж байгаа хүн давч чадахгүй. Тэгээд за би чамайг давтал хүлээе гэл. Хүлээгээл. Хэд хондог вэ? 3 хондог вэ? Тэр чинь бараг 5 6 хонд.
баахан амар удацсан шүү дээ тэн дээр. Тэгэнгүүт нэг юу хүлээх тусам яаж яхад илүү аюултай. Ягаад тэгэхээр нэг юу хүлээх тусам хүүтрээ дээрээс ингээд ус тогтцсон усны ингээд урсангууд нэг тэр нь чулууны илүү мүлгөр болчдөг. Мүлгөр олонгууд илүү гулгантай. Яа тэр бас амар адреналин үлгсэн юу байсан шүү. Тэр олсгүй гэдэг бол бас тэгтээ амар л да. Үнэхээр яг өөрийнхөө чадлыг мэдэрсэн юм байна. Гэтэ хүн лимч нэг л өдөр алдна. Мэдгүй. Тэгэл одоо олсгоо явж байгаа юм чи нэг алдвал тэр үхэн. Тийм шууд үхэн шүү дээ тэр бол. Үхэн эсвэл ирэмдэг бол. Тэр чинь юу гэдэг бол тэр болж байгаа. Даун уул. Эверест. Тэр чинь ориглын ямарс эл капитан. Нэг тийм сонин нэртэй байт юм аа. Эверест биш ээ. Эверест юу гэж Эверест аа. Нэг юу даун уул гэдэг юм. Тэр ориглыг нь болохоор эл капо гэдэг. Эл капитан гэдэг. Эл капитан. Тэр юу гэдэг вэ? Айгу алдартай. Химонес үлээ, Мимонес үлээ юу лээ. Юта илүү Колорадод байдаг. Тийм. Шангрила. Шангрила гэж байна. Блус гай. Ямар ч нэг тийм уул байдаг. Ямар ч нэг уул байдаг юм бэ. Хамгийн гол нь ингээд тийм 7 цагт авирсан тэр нь өөр амар. Хүмүүс ч нэг дундаа ингээл амраал, майхан зайхангаа уулан дээр засаал, унтаж хөвтөл явж хагаад нөхөр бол зүгээр уулан дээр гэдэг нь яг их цаан шиг хаад штэ тий. Уулнаас майхан хаад тий. Бэхлэгээтэй майхан тий. Томи хин блэ. Тэгээ тэр юм арч. Тэр бол зүгээр яг миний хэлэхэд одоо өөрөө тэгж байгаа байхгүй. Тэр нөө би сүүл тас тэрний нөө Joe Rogan дээр орсон подкастыг сонсч ирсэн. Тэгээ Joe Rogan дээр орсны дараа сонссон. Дараа нь Joe Rogan дээр орсон өөр зочид яг тэр уулчдын талаар одоо уулчдын сэтгэл зүйний талаар ярьдаг. Тэнгүүтээ өөртөө яг тэгж ярьж ирсэн л та. Яг ингээд ярихад бол мэдээж булчин одоо техник тэр юу мүү гэдэг тэр зүйл хамгийн чухал тийм. Хамгийн чухал нь бол одоо чи өөрөө тэр одоо сэтгэл зүйн асуудал байгаа юм байна. Mental state тэрийг чи даван тулсан байна уу? Тэнгүүд чинээс чи ийшээгээ явахад тэрэ жоохон өөртөө эргэлцэх юм бол те. Эргэлзэх чи өөрөө бараг л буцаад татчихдаг. Те. Яг тэгдэг байхгүй. Яг өөрийн яг нэг юм бодит чөдрөө чөдөрлж чадахгүй юу гэдэг. Чи тэгээ ер нь за бясалгал хийдэг боллоо. Тэгээ тэр нэг аялал бол амар нөлөөсөн юм байна. Бараг амьдралыг ч өөрчилсөн гэж те. Тэр бол бас яалч хөвчлээ. Тэр бол бас гол point байсан. Чи тэгээ за тэрнээс хойш ер нь бол сандралыг бол баг нилээн буурсан гэж байна өөрийнхөө. Тэгэл яг хэрэндээ буурсан байсан. Тэгэл комеди анх эхлэхэд чинь stand up comedy анх хийж эхлэхэд чинь амар сандардаг. Тэгээ энэ угаасаа хүний хичээл сурах гэдэг чинь тэгээ насаараа хийгддэг. Тэгэл насаараа суралцдаг. Насаараа л. Тэгэл комеди дээр ч гэсэн тэгэл яг анхныхаа бодвол одоо сайжирсан тань. Гэхдээ дахиад шинэ челленжүүд гарч ирж штэ тэ. Тэгэл тэр болгоно нэр тэгэл. Одоо тэгэхээр чинь одоо бадрал чинь сэтгэл зүйч подкастер тэгээд комедиан stand up comedian дараагийн карьер нэг юу вэ? Жүжигч. Мань бяцлаглаар л ер нь нэцээдтэй явна гэж боддог. Тийм үү? Яг бяцлаглыг хүмүүстээ олон үндэг. Сэтгэл зүй бол маш өнгөцгөн салбар гэж боддог би. Яг гэвэл энэ чинь залуу шинжлэх ухаан баггүй. Тэгэхээр ер нь бол яг цаана байгаа юм бол бид нэр эргэж харах хэрэгтэй. Эртний хүмүүсийн хийжсэн яг энэ зүйлүүд ягаад ч юм эртний хүмүүс маш юм дэвшилттэй юм ойлгоцсон байсан байхгүй бяцлаглыг. Тэгэхээр энэ бяцлаглыг илүү олон хүнд чадгаараа түүх хэрэгтэй. Өөрөө сайн сурах хэрэгтэй. Тэгээ түүх хэрэгтэй. Ер нь бол яг миний амьдралын зорилго энэ гэж бодож байгаа. Бяцлал. Гэтэ би яг бадралыг ер нь харах болгон амар анзаардаг байхгүй. Мань хүн байнгын л инээмсэглэж амар тайван харагддаг байхгүй. Амар тайван. Баг энэ хороодлын хамгийн чийл хүн юм шиг юу юм бэлгээ стандар юу эсин яа тийм чамаа хэлж мачид гэдэг. Тэг өмнө би бодох гэсэн мөртлөө өмнө болохоор аим сандардаг байсан. Гүн готрол байсан гэнгүүт яаж энийг ингээд ийм сайн янзлчваа гэх. Эсвэл чи аим сайн янзлцсан. Одоо юу эсвэл тэрийг амар нуудаг. Сайн нуудаг. Гэтэ яг юу гэдэг одоо найз чи ингэдэггүй. Нуухал биш. Тухайн үед чинь чамайг одоо амар сэтгэл готролтой амар хэцүү ах чаагаас мэддэг байсан найз чи одоо чамаар алаа чи үнэхээр өөрчлөгдсөн шүү өдргээл тэгдэг. Гэхдээ яг менежинг кейс дээр болохоор яг тэр нэг готрлын юмнууд олон шалтгаан байсан л да. Мань ч хүүхд насны травмат байсан зэрэг мэддэг байсан. Трама гэж ерөөс тэрийг ойлгодог байсан. Тэгээд төгшөөртэй байсан. Ингээл олон асуудал байсан л да. Тэгээд яг тэр готрлын хамгийн муу зэгт хүргэсэн зүйл болохоор би яг амар тийм найз нөхөдгөө юм шиг санагцсан байхгүй өөртөө. Яасан гэсэн чинь сэтгэл санаагаар унаад тэгээд би найз нөхдөдийг амар дэмждэг байж хагаад тэг уналтанд орцсны дараа ингээд намайг байхгүй хинж анзаарахгүйсэн байхгүй. Тэгэл тэндээс би чинь ер нь чухал хүн биш юм ба шүү. Тэгэл амар готраал. Тэгэл тэр мөрнөөс болж ер нь хөдөө хатаа явъя гэдэг ч юм уу тийм хүмүүс бодож ирсэн баха. Тэгэхээр ер нь яг
тэр үед намайг мэддэг байсан нэг л ер найз байгаа. Миний яг хамаг зовлон сонсдог байсан нэг найз. Тэр найз ч гэсэн тухайн үед л яг биш юм шиг санагдчихсан л да. Одоо бодохоор аягүй сайн найз байсан баг. Яг тухайн үед яг тийм нөхцөлөнд хараад аягүй юу байдал үүссэн. Тэгэл тэр найз бол яг угаасаа аягүй чимээгүй хүн л дээ. Гэхдээ ер нь дотроо бахархдаг байхгүй. Ер нь намайг ер нь аягүй хайрлдаг шүү дээ. Тэгээ чи ер нь бол тэр асуудлуудаа бол ер нь баг янзлцсан юм байна те. Тэгж хэлж болох уу? Тийм яг тэр асуудлуудыг янзлсан. Гэхдээ амьдрал чи асуудал дуусах. Дуусахгүй те. Дахиад асуудал. Үргэлжийн асуудал янзлахтай дахиад өөр асуудал те. Жозеф Кемплийн гаргасан нэг загвар өгөх гэ Баатрин аялал гэдэг. Тийм Hero's Journey гэдэг. Тэр чинь яг хүн болгонд байдаг. Баатрин аялал байгаа, андад байгаа, бадралт байгаа байхгүй. Нэг бүтэн тойрол гэдэг чинь. Төгшүүрийн миний нэг аялал ингээд жижигхэн дотроо тойргуудтай. Тойргоо явж хагаад төгшүүрийн тойргийг би дуусгасан ч гэсэн дахиад эхлэн зэг дээр хийж байгаа. Гэхдээ арай агсан төвшин эхлэн зэг дээр. Агсан төвшин. Илүү хэцүү бол гэж байгаа юм уу? Тийм шүү дээ. Илүү хүчтэй болсон байгаа байхгүй бид нар чинь. Тийм бүтэн. Бид өөрсдөө юу? Асуудал нь биш өөрсдөө юу? Тэгэхээр одоо дараагийн асуудал биднэрт бол асуудал биш байгаа байхгүй юу? Асуудал томрох нь угаасаа тодорхой. Шууд том асуудал. Яагаад тэгэхээр өмнөх жижигхэн асуудлуудыг асуулж харах болсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүгдээрээ л насаараа суралцдаг юм шиг. Би яг энэ Hero's Journey-тэй холбоотой нэг гоё ном татсан. Уншиж арай эхлэв байна. Унших гэдэг. Ямар ном? Hero with a Thousand Faces лээ. Оо, Joseph Campbell-ийн классик ном шүү дээ. Тийм баха. Тэр чинь нөгөө ингээд Hero with a Thousand Faces гэдэг. Яг сайхан Kindle дээр татсан. Оо shit, чичс амар айл хэлэх юм да. Тэгжээд уншнаа би. Мань бас нэр нэг зар сурталчилгаа хийж байгаа юм. Шинэ подкаст эхлүүлж байгаа. Оо, за. Домгийн талаар. Тэгээд эхний бүлэг болохоор грекийн домг. Тэгээд нэг Францд байдаг нэг хүн байт. Манай серверээс танилцсан сэтгэл зүйч воркшоп дээр. Тэгээд сэтгэл зүйчийн подкастын сонсогч юм байлээ. Ээжийн сонсдог, өөрөө сонсдог байж хагаад манайх руу ороод ирсэн. Тэгээд яг тийм хүмүүс олон байсан л да. Тэр хүүхд аягүй тийм гал цогтой тийм яриатай хүүхд байсан л да. Тэгээд манай хоёр хамтраад тэгээд тэр нэг өөрөө домгийн тухай ярьсан. Тэгээд тэр надад таалагдаад. Тэгээд хамтдаа юм хийх үгээд тэгсэн чинь тгийгээд. Тэгээ одоо ер нь эхний бүлэг бол грекийн домгоор эхэлнэ. Цаашдаа үндэстэн болны домог ярээ. Энэ бол яг манд чинь тийм. Яа, наадах чинь бас миний үнэхээр сонсохоор шууд л сонсомоор санагдчихэ домог гэсэн. Хичээнэ. Сайн хичээнэ. Энийг бол яг хөө тэгээ ажил шиг хийхгүй яг сонирхлоор аяга хобби шиг хийх байх гэж бодоод аяга баяртай байгаа юм дэр. Би нөө сүүлд ягаад ч нөө унтахтаа заавч нэг юм сонсч унтдаг болсон. Тэгээ подкастнаас яг үнэ хэлгээд жоохон залхаад байгаа юм аа. Тэг халахалтай. Тэ амар их сонсцсон. Тэгээ одоо нэг өөр нэг жоохон тийм fictional ч юм уу те эсвэл тиймэрхүү дөө юм ASMR сонсохгүй юм ш. Тийм fictional юм уу. Тиймэрхүү юм бас сонсоё гэж бодоо. Нэг хэсэг амар хүү сонссон. Нөө Game of Thrones-ийн Ice of Song and Fire. Тэрийг амар сонссон. Fictional юм аяа сонсохороо тааламжтай унтаад байгаа байхгүй. Оо тэр чинь өстө чиг заримдаа сэргэн шүү. Гоё. Подкаст сонсохоор хизээж унтчихадаггүй шүү. Энэ яриаг нь бодоод ойлгоод ярилцаа шаа. Тий ярилцаа шаа. Тийм биш үү. Түнгэт ингээд унтчихадаггүй ярианд нь орчихсон. Амар ядраага наа тийм хаяа. Би сүүлд нэг амар гоё подкаст олж мэдсэн. Олж ирсэн ч тийм өмнө сонсдог байсан. Жилийн өмнөөс юм уу. Доктор K psychiatrist гэдэг геймер доктор гэх юм уу. Илүү нөгөө нэг одоо тоглоом тоглодог хүмүүст илүү ханддаг. Тэгэнгүүт яг ингээл бас нэг яд тахгүй нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөгөө шууд нэтээр бичээд шууд ингээ YouTube дээр оруулцдаг. Тэгэнгүүт яг яриаг нь сонсгоод яг чиний хэлдгээр хүмүүс нэг асуудалтай орж ирээд яг яриад явангууд яг тэр ягчсан асуудал биш. Шал өөр асуудал болоо явж байгаа хгүй. Илүү гүн гүнзгий бүр ингээ хүүхд нас. Дандаа хүүхд настай л холбоотой. Дандаа л хүүхд настай холбоотой. Дандаа л хүүхд настай. Тийм би тэрийг сонсоод үл юм бол би нэг дугаар дээр яг өөрийгөө олж харсан. Тэгвэл амар зөв юм байна. Намаг асуудал хүүхд настай л холбоотой байгаа. Зарим нь бол яг ген гэдэг. Ген. Тийм гений холбоотой юм байгаа л та. Бас удамшдаг гэж магадгүй гэсэн юмуд хэд байгаа даа л. Тийм үү. Шизофрен ч юм уу. Шизофрен. Тэгээ зарим нь болохоор бүр өмнөх төрөлтэй холбоотой гэж байна. Өмнөх төрөл нь гэж байна. Сайхан нэг яадаг. Ховсын тухай маань яагаад подкаст хийн гэд бодож ирсэн. За. Тэгсэн чинь сэтгэл судлалын үндэсний төвийн захирал үрц яах гэдэг ч үгүй. Тэр ихчтэй ярилцдаг байхгүй ингээд байгууллагын сэтгэл судлалын талаар. За. Тэгсэн чинь үрц яах их чинь ингээд зөвлөдөг байхгүй. Чи энэ мега гэж сэтгэл зүйч ихнийг оруулаач. Энэ стом мундаг хүн байгаа гэдэг. Мега. Тийм. Тэгсэн чинь тэр л хүмүүлийн ухааны сэтгэл судлалын багш байсан байхгүй. Хүмүүлийн ухааны их сургуулийн. За. Тэгээ ховсыг бол ер нь ярихад жоохон аюултай сэдв байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө зарим сэтгэл судлаач нар бол энэ шинжлэх ухаанч биш ээ. Энэ бол одоо демирлээ гэж боддог байхгүй.
Ховс. Тийм. Тэгсэн чинь би жоохон санаа зовлоо гэсэн чинь өмнө нэг ихлээд ярьж үзэн штэ мэг ихчтэй. Тэгсэн чинь spiritual ховс засал гэж шүү. Spiritual. Тэгэхээр би өөрөө нэг spiritual юм сонирхдаг хүн болохоор юу яахгүй. Окей, юу ярих юм сонирхоод үзье гээд. Подкастн дээр орлоо. За. Тэгсэн чинь ингээд ер нь бол ховсоор ингэдэг байхгүй юу? Хүүхэд насны мартагдсан дурсамжуудыг сэргэж болдог байхгүй юу? Тэгсэн чинь мега яаж болд юм бол тэ асуудалгүй. Яг тэр үеэр очихоор үгс сандаг байхгүй юу? Тэр үе рүү очихоор. Тийм. Ховсын техник ашиглана л та. Мартагдсан юм чи санагддаг юм аа. Муухай сонсогдчих. За. Яг зөв санахыг хүссэн юм чи сануулна шүү дээ. Гэхдээ үгүй юм санах юм шүү баг. Бүх юма санаа шаачих юм шүү. Уу яг зөв асуудал хаана нь тийж сануулна. Ер нь гэхдээ яг ховсоор сануулж байгаа бол тагвам чинь сануулж байгаа. Угсаа яг тагвамаа мартах чинь шийдэл биш байхгүй. Тагвамаа гаргаж ирээд тэн дээр ажиллах чинь шийдэл байхгүй. Тагвамыг мартна гэдэг бол яг тэр мэдрэмжийг цаанаа боглуулж байгаа гэсэн үг. Идэтэй юм боглолдог шиг. Тэгээд ер нь бол ховсоор өнгөрсөн насны дурсамж энэ насны дурсамжуудыг ингэж сэргэж болдог байхгүй өнгөрсөн амьдралын. Тэнгүү тэр их чинь ярьсан болохоор өнгөрсөн амьдрал өмнөх төрлийн юм руу ордог гэдэг байхгүй. За. Ингээд Brian Weiss гэдэг эрдэмтэн байжгаад. За. Ховс таслыг байжгаад. Тэгээд санаандгүй ингээд зарим хүмүүсийн өнгөрсөн амьдрал руу орсон гэж байгаа. Өмнөх төрлийн юмыг санаадсан гэж байгаа зарим хүмүүс ховс үед. Тэг би тэрийг сонсчод ваа яг одоо энэ чинь юм ч одоо ирүүл солиотой юу гэж бодож байгаа. Өмнөх төрөл гэдэг нь баг хүн байсан баг амтан байх уу юм. Өмнө өмнөх төрлийн хүн байсан үе санаад байгаа байхгүй. Байсан уу? Амтан байсан бол яг нь. Мэдгүй тэрийг мэдгүй. Бас тийм юм санахлах те ирөө байсан бол. Мэдгүй л мэдгүй. Яаж ярьсан юм. За. Тэг би за энэ хүн ч одоо нэг л солиотой хүн болчихоо яач юу гэж гайхаж байгаа байхгүй одоо подкастт оруулсан байдаг. Үзэгчтэй юм яриаслаа хүлээж байгаа шүү дээ. Гэсэн чинь нэг солиотой оруулсан юм биш үстэйгээ бодож байгаа байхгүй. Тэг what гэж итгэж чадахгүй гайхаад тэгээд яриадсэн чинь ер нь ингээл нэг тийм аюу авцалтаатай юмд яриад байна. Тэг би гэхдээ нэг бүрэн итгэхгүйсэн юм аа. Тэг би багада нэг юм харь гаргийн хүмүүс харж байсан гэдэг тийм юутай байхгүй меморитой байхгүй. Чи юу? Тийм. За одоо aliens миний одоо гэрт ирсэн байсан. Тэг би тэрийг ингээ зүүд байсан юм болов гэж бодоод байдаг байхгүй ялгаж чаддаг. Тэг би тэрийг хамгийн гол нь одоо үнэн одоо төсөөлж өө эсвэл одоо худлаа санаж өө гэдгийг харах гэж болно холбогдсон юм. Гэсэн чинь тухайн үед миний нэг асуудал байдаг гэсэн юм аа нэг юм. Хичнээн анализ хийгээд амар сайн сэтгэл зүйчдэр ч өөрсдөө сэтгэл зүйчдэр очсон байх хэрэгтэй шүү дээ. Маш олон удаа. 200 цагийн удаа. 200 цагаа. Тий одоо яг Америкт бол одоо яг чи license therapist болохын тулд 200 цаг сешн одоо сэтгэл зүйчлэг хийж тийм тэгжиж өөрөө дараагийн шат руу ордог байхгүй. Тэнгүүд би бас ингээд гайгүй сэтгэл зүйчдэр очино. Тэрэн дээр яаж анализ хийгээд би өөрөө уулна айгу тэн дээр сайн ажиллаж чадсан шүү дээ. Нэг л болдгоос нэг тийм асуудал байгаад байдаг. Тэгээд тэрэн дээр орохоор болоод тэгсэн чинь тэгэл мэдхгүй одоо би одоо яг ийм ярихаас жоохон санаа зовоод байдаг л да. Тэгээд ер нь ингэсэн бохгүй. Яг тэр трама болсон үйл явдлыг би бол мэдээд байгаа. Тэгээд трама болохоор би уусаа тэрэн дээр айгүй анхаардаг. Тэгээд одоо бол ер нь айтаан болсон л та. Тэгээд тэрэн дээрээ би ингээд анхаарч ажилламаар. Яг тийм миний тэр трама болсон газар очиж байгаа хамтдаа. Тэгэл би яг миний багд амьдарч ирсэн байсан байхгүй. Шүн байсан. Тэгэл яг ингээл тэр миний тэр амар айсан газар ингээл байж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь тэр хараагаар юм хүмүүстэй холбоотой биш дээ. Өөрөө трама байхгүй. Тэгэл тэгсэн чинь ингээд юм хөшгөний хэмээ юм байсныг санаал. Тэр байшингийн таазны хэмээг санаал. Ингээд сервантын дээр тавьсан байгаа нэг юм. Би тийм тоглоомтой байсан ч санахгүй байхгүй. Тэг дараа нь бодоодсэн чинь би яг нэг тэр айлын нэг хүүхдэд тоглолдог гэсэн нэг тийм тоглоом байдаг гэсэн байхгүй. Машин тоглоом машин. Тэр мөрийг бүгдийг санаж байгаа байхгүй. Оо ийм байшин биз. Оо ийм шүү дээ гэж санаж байгаа. Бүр жоохон байхад байсан байшин. Тэгэл санаал. Тэг байжсэн чи яг тэр жоохон процедурыг ярих юм бол жоохон өөр юмуд байгаа л та. Гэтэ яг ингээд тэр травмагаас өмнөх юм байгаа болж тараад мэдрэмжээрээ. Тэгэл окей буцъя 3 2 1 гээл тэгсэн чинь би яг ингээд сартаа тал дээр үжсэн. Тэгсэн чинь би яг өмнөх төрөлд очсон за. What би бүр тэг яг очихдоо миний би бүр ингээд яг татуулцаад зөө. Би яг тэр байшингийн тэр таацны хээ хөшгөний хээг хараад окей this is real гэж бодчихсон байхгүй яг. Үнэхээр энийг чиг буцааж чадчихна гээл. Тэгэл байжсэн чинь 3 2 1 пал гээл тэгсэн чи би яг юм эцгүү сартаа тал дээр нэг авгаа намайг хараагаад байхгүй амар норхон хувцтай. Тэгээ би ингээд алгааныхаа хээг алгаа харж байгаа, хувцас харж байгаа ингээ өөрийг харж байгаа байхгүй. Би шал өөр хүн. Эрэгтэй хүн. Өмнөх төрөлдөө очсон. Тэгэл тэр төрлийн амьдрал бол ер нь ярих юм бол дахиад бүтэн подкаст зөө бүр аим шигтэй. Тэгээ би яг тэр подкастт ороод 500 жилийн өмнөх юм шиг байна. Тэр амьдралынхаа яг нэг хийсэн буруу үйлийнхаа үйлэрийг энэ амьдралд ажиллаж ирсэн ойлгоод. Тэгээ тэрнээс хойш ер нь яг сэтгэл судлал үнэхээр хангалттай байна гэдгийг амар ойлгосон.
Яг бидний шинжлэх ухаан ч болохоор яг энэ насанд болсон явдлууд хүүхд насны үйл явдал зарим нь гений шалтгаантай гэдэг байгаа шүү дээ. Гэтэл яг тэр бол бүр ингээд бүх юм маш авцалтаантай зөө. Бид тэрийг ингээд яг хитрхи идэвхжээ төсөөлсөн болов уу гэж бодож байгаа. Ер нь яг тэгдэг байхгүй. Би өмнө хувцаар амар хичээлдэг гэсэн болохоор ер нь баримжаа ихтэй байгаа. Тэгэд хит идэвхтэй төсөөлснөөс болоод тийм худлаа юм төсөөлж үү гэж бодож байгаа. Гэхдээ 2 цагийн дотор бүр ингээд бүтэн кино зохиол шиг юм гардаг ч байгаа байхгүй. Бүх юм нь авцалтаатай. Түүхийн хувьд ч гэсэн. Гэхдээ чамаг одоо хувцсан процесс чинь баг 2 цаг үргэлжилж байгаа гэсэн үг. Тий. Ер нь бол Inception гэдэг чинь одоо эхний нэг шат. Тэр нь болохоор нэг 20 минут. Яа, тэгээд наа чи бас амар. Зүгээр л тэнд бол би хизээч төлөндөө харамсаагүй. 1 цаг үзмэр санагдчих. Тийм үү. Ямар төлбөртэй юм бэ? Бол 140 сая төгрөг. Монгол мөнгөөр тэр гадаад байдаг байхгүй онлайнаар хийж байгаа. Онлайнаар хийж байгаа. Тийм. Угаасаа онлайны потенциал амар уу. Онлайнаар хийж байгаа байхгүй. Манай орон дээр Монгол тавьчих чаа. Тэгээд тэр байдал руу ороод тэгээд тэр үнэхээр яг худлаа төсөөлөл байсан ч гэсэн би үнэхээр харамсахгүй. Ягаад гэвэл тийм амар кино үзсэндээ бол хүн чинь театрт мөнгө төлж үздэг чинь худлаа гэдэг юм зэрэг тэр чинь бодит явдал биш шүү дээ. Тэр шиг бүр яг тийм бодит явдлыг өөрөө би биеэрээ мэдрээд яг тэр хүний мэдрэмжүүдийг мэдрээд тэр спиричуал юмдыг харсандаа бол би үнэхээр хизээж харамсааргүй. Одоо тэгтээ юу гэдэг ховс ямар нэгэн тийм сүрэг тал ч юм уу одоо тийм сайд эффект байх боломжтой. Ховцыг хамгийн гол нь сайн хийж чаддаг хүмүүс их хэвээр. Одоо сайн хийж чадахгүй хүн ч юм уу одоо дундуур нь одоо процессын дундуур ямар нэгэн алдаа гардаг ч юм уу. Тэгвэл ер нь яах вэ? Ерөнхийдөө бол яг алдаа гэх юм болно шүү дээ. Хамгийн аюултай алдаа нь болохоор юм баггүй. Нөгөө хий юм хардаг, дэмэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс дээр ичих юм бол нөгөө айдаг мэдэг юмнууд нь ховс дотор жинхэнэ өөрийн зайлгаж идэнэ. Тийм хүмүүсийг оруулж болохгүй. Асуулга асуух хэрэгтэй өмнө. Тэгээд сайхан нэг ховсч манай нөө сэтгэл зүйч workshop-ын сервер дээр орж ирж ярьсан сэтгцэн юм хүн байсан. Тэр хүний хэлснээр нэг шавь нь ховс туршаад 5 настай дүүгээ ховст оруулаад тэгээд 5 настай дүүгээ сэрэж чадах болсон гэсэн. Тэр хүүхд нь яац юм? Ком орсон. Үгүй нөгөө хүүхд нь яг тэр ховсыгаа ертөнцид үлдсэн гэсэн үг байхгүй юу? Гаднах connection алдагдсан. Тэгээ одоо тэр хүүхд яасан гэсэн. Тэгээд яг дараа нь тэр багш нь холбогдоод ирсэн юм шиг үлээл дээ. Тэр тэгтээ асуудалгүй хаа. Тэр яг нөө өөр Inception хийхдээ аяга буруу хийсэн байгаа байхгүй юу? Inception хийхдээ чи хөссөн үедээ хөдөлж чадна, хөссөн үедээ сэрж чадна гэдгийг даймаа сануулж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй яг одоо чи ингээд нам хөдөлгөөнгөө чи хөдлөх гэсэн хөдлөхгүй гэсэн нэг тиймэрхүү ихтгэл өмчлөн ятгалаг гэдэг байхгүй тэр ихний Inception-ийн үе шатуудыг. Тэнгүүд тэн дээр ингээд буруу ятгацснаас болоод нөгөө хүүхэд нь сэрхгүй гэдэг ойлголтоор үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг сайн туршдаг, сайн мэдлэгтэй хүнээр л хэлэх хэрэгтэй. Тэгэл би тэр ховсоос хойш ерөөсөө яг сэтгэл засалж жоохон ингээд дутуу санагдаж эхэллээ. Гэтэ яг ингэдэг байхгүй мегагчтай ч гэсэн ер нь санал нэгдэж байгаа. Яг сэтгэл энэ амьдралын асуудал бол энэ амьдралдаа шийдэж. Тэгээ хэрэг өмнөх бүр настай холбоотой ч юм яаж ч анализ хийгээд дуусгааргүй тийм асуудал байвал ховцол руу ор гэж байгаа юм. Тэг надад бол тэр нь аягүй зөв санагдсан. Тэрнээс гадна зүгээр яг өмнөх төрөлтөө хэн байсан юм бэ гэдгийг сонирхож тийм хийж болох байх. Би одоогоор нэг 6 7 хүн дээр шууд тэр ховсоос хойш ер нь шууд хийж үзсэн эхэлсэн. Чи өөрөө юу? Тийм. Яг тэр би чинь яг сайхан тэмдэглэлээ олж авчих. Би бүр яг 10 дугаар ангиас хийж эхэлсэн. Тэр бүр 11 онд 11 дугаар ангид байхдаа би ингээ ховсын талаар орсон тэмдэглэлээ бичижсэн байгаа байхгүй. Ер нь өөрөө Mind Palace-тэй ордог байсан. Гэтэ өмнөх төрлийн мөрлөгчтэй эзэн саанд орж байгаа байсан. Зүгээр л би unconscious дотор л аяллаа гэдэг ингэж боддог. Mind Palace-тэй ойтой нэг байшин, нэг нуур тийм байдаг гэсэн байхгүй миний. Тэгээ заримдаа яг ингээд миний зохиогоогүй зүйлүүд ингээд өөрөө болоод тэр нь ингээд бүх юм нь маш авцалтаатай байдаг гэсэн баг. Логикийн хувьд бүр төгс авцалтаатай. Тэг би тэрийг амар галтай гэсэн байхгүй. Энэ яг даалт ухамсарын хийж байгаа амар хүчтэй дүр зураг л байна да гэдэг. Тэгээд тэрнээс болоод яг нэг ховсын юуны талаар аягүй гайгүй мэддэг. Тэгээд анхандаа нөгөө хүмүүс өөрийнхөө Mind Palace руу орж агаад ер нь бол өмнөх төрөл рүү оруулах гэж бодох байхтай гэж бодож ирсэн. Тэгсэн чинь гайхмаар нь шууд 2 хүнийг оруулсан. Нэг нь болохоор яг санаандгүй оруулсан. За нэг нь яг ингээд өмнөх төрөлтөө ингээд юм юу яатсан. Одоо архичин байж чад үлдээд өгсөн. Тэгээд чиний юу? Авш манай одоо өмнөх төрлийн манай нэг үйлчлүүлэгч. Тэгээд үйлчлүүлэгч гэж би ер нь бас яг үйлчлүүлэгч бол найзууд дээр бас янз бүр туршицсан. Тэгээд тэр хүн болохоор ингээд хөлтөд өгцөндөө одоо ингээд энэ амьдралд амар ажилд яарад байдаг гэдэг байгаа байхгүй. Нэг л юм алдах гэдэг юм шиг. Тэр амьдралдаа ингээд амар их хүчтэй алдаад ингээд өнгөрөөцөн. Тэгээд тэрний ингээд шалтгааны ингээд ботсон чинь тэр хүн залууд аяглаг амьдралтай хүн байсан байхгүй. Тэгэхэд ингээд их нэртэйг явж байгаад ингээд нэг удаа далаад гараад тэр нь Монголд гэж байгаа байхгүй. Монголд далаад гэдэг юм. Тэг хөвсгөл нуурмөр юм хайшин. Монголд юм шиг байна. Тэгээд
Тэнцэн ослолт ороод тэгээ живхээ шахаад тэгээд арай гэж айгуу тийм долгионтой үед гарцсан. Шуурхтай үед гарцсан. Тэгээд тэнцэн хийч өгөхөө шахаад тэгээд ирэг дээр шидэгдсэн байж байгаа. Тэгээд тэрнээс хойш ингээ айгаад хашраад ингээ юм руу зориглохоо болцсон байсан гэж байгаа байхгүй. Буцаад үтсэн чинь. Тэгээд тэр хүмүүний биас нөгөө нэг төсөөллийн одоо бодож байгаа энэ үнэхээр өмнөх төрөл үү эсвэл хүчтэй төсөөлөл үү гэдгийг ялгамаар байгаа шүү дээ. Ер нь бол ховсын тэр мэдрэмжийг эхлээд яг амар их логик бодромжоо төр орхичиж ховс руу гүнзгий ордог байхгүй. Яг тэгэхээр нэг хэсэг нөгөө тийм ховсгүй логикгүй ертөнц байх хэрэгтэй. Логикгүй ертөнц гэдэг нь чи одоо хаалга төсөөл хаалганы өмнө оч гэд чи алхаж очих ертөнцийн логикоор чи алхаж очих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр очих хэрэгтэй байхгүй. Тэгжиж нөгөө нэг ховсын ертөнцид арай өөр юм байгаад шүү дээ. Тийм. Тэнгүүд мань хүн болохоор эхлээд тэр бодлоо хүлэн зөвшөөрмөөргүй байна гэсэн байхгүй. Ягаад тэгэхээр би ингээд юм архичин болцсон. Өөрөө амар лаг залуу байхгүй. Амар лаг тийм гоё одоо харахад төрхөн ч гэсэн карьерэн ч гэсэн. Тэгвэл би ийм архичин байсан гэж бодохоос сэн сандаад би чадахгүй нэ гэсэн баг. Тэгээ дахиад төсөөлөгсөн дахиад яг архичин болоодсан байхгүй юу. Тэгээ амар муу хувцтай. Тэгээ бүр Монголд тэгснэ ингээд сүултээ ингээд хөлдөж өгсөн болж таардаг байхгүй юу. Тэгээ өөрөө би хизээч би яагаад ч ийм хүн байхгүй штэ гэж гайхаад. Тэгээд тэгсэн чинь тэрнийхээ бүр залуу өрөө буцсан чинь бас дайжгүй хүн. Тэгээ яг тэр нөгөө нэг тийм амар өхөлтэй туслаасаа болоод тийм айцд орцсон. Тэгээд дахиж зориулж чадаагүй. Тэгээд тийм тэр шокноос. Тэгээ ер нь яг ихний ч гэсэн насарсан билээ тэр үед. Тэрнээс болоод тийм айгу хэцүү байдалтай байгаад тэгээд архинд ороод тэр амьдралтаа тэгж байж хаад насарсан байхгүй. Тэгээ энэ амьдралд одоо айгу залуугасаа л ер нь хүүхд байхасаа л амар тийм дайчин ингэж юмд яарахгүй болохгүй гэж бодож тэгж дайрдаг байсан гэж байгаа. Тэгээ өөрөө болохоор яг тэрийг бол яг ингээд юм энэ бол сэтгэл зүйн асуудал биш бүр гүний юм байгаа гэдээ бүрийг мэддэг гэсэн баг. Бүр одоо төрхөөсөө л нэг тийм асуудал шүү дээ. Тэгээд ер нь бол яг би яг дэлгэрэнгүй деталууд ярихгүй байгаа ч гэсэн деталуудыг ярих юм бол бүр гэхдээ маш аюу сони тий одоо юу гэдэг миний одоо байгаа яг оршиж байгаа одоо сэтгэл зүй ч юм уу тий одоо яг нүүсэн байгаа юу ч зүгээр ээж аавын нэг өгөгдөл биш тий ээж аав юуны өгөгдөл биш бас миний одоо нэг өмнөх юуны юу гэхлээр нэг сонирн байгаа даа. Сүнсний мэдээлэл одоо тэр нэг үргэлжлэлэн юм шиг тий бас нэг тэндээс нэг үлдсэн байгаа. Тэр бол айгүй тийм сонирхолтой л одоо тийм байдаг юм л байна л да тий. Тэгвэл яг тойрт гэж л ярьж байгаа яг тэгээ танаас сонсогчдод да. Ер нь бол яг scientific community тэгээ шинжлэх ухаанч одоо нийгэмлэгтэй иймэрхүү юм ярихгүй шүү дээ. Иймэрхүү юм ярих юм бол би шууд гадуур хатна. Яа тэгвэл за энэ хүн чинь одоо сэтгхүүг алдчихлаа. Дими балаа яриад эхэллээ гэж шүү дээ. Гэтэл би өөрөө чинь амар үлддэгч хүн байхгүй багийн юмд итгэдэг хүн. Тэнгүүд яг тэрийг би үнэхээр өөрөө биеэрээ мэдэрсэн. Яг миний бие жирүүлзэж татвалцсан хүүхд байхдаа яг ингээд байсан юмнуудыг бүгдийн тэр тоглоом машиныг хүртэл санаж байгаа. Тэгээд яг тэр өмнөх төрөл рүү буцахад миний бие бүр ингээд татлаасаа жирүүлзэж миний хяналтгүйгээр за бүр ингээд жирүүлзэж татвалцаад чээж ингээд өнгөлцөөд за тэг би өөрөө хийн чадахгүй тэрийг. Тийм байдалд орж байгаа тэр нэг юм нэг ямар сартаа талд очиж байгаа байхгүй. Тэр өмнөх насны амьдрал, тэр өмнөх насны хүний мэдрэмж. Тэгэл тэр өмнөх насны хүний тэр жоохон хэцүү муухайсэн уу? Амар эс. Тэр өмнөх насны хүний тэр ингээд хайрлж исэн эмэгтэй нь ингээд өгцөн байхгүй өөрөө ингээ өөрийнхөө буруугаас болоод өхүүлсэн байхгүй. Ингээд аврах чадах байсан мөртлөж авраагүй. Тэгээ тэр хүн болохоор яг над шиг ийм хүн байгаагүй. Сүнс чинь ингээд хөгжчихэд юм байл та. Тэр үед айгу дорой сүнс байсан за ийм. Юутай мэдрэмж байхгүй. Өрөөд хайрлах гэж мэдрэмж байхгүй. Тийм айгу нэг тийм солонгос киноны нэг гол дүрүүдэд тийм нэг юм дээр лаг тийм нэг амар култэй нэг тийм нэг тачин заяа. Тэгээ яг тийм ч биш. Тийм лагч кулч биш заяа. Зүгээр л юм өрөөд хайрлах юм байхгүй. Ажил гэл явж идэг нэг тийм сонир хүн заа. Тэгээ нэг юм ордон төшмөл гэдэг юм ааш. Тэгэхээр ямар улс байсан бэ? Мэдгүй тэр нэг юм Төвд юм уу, Казахстан юм уу? Айгу Монгол ахуйтай заяа. Гэтэ хүмүүсийн царай ягаад ч Монгол биш. Тийм сонир өөр байсан. Шаргал гэсэн үстэй магадгүй тийм сонир зэхэр нүд мэддэг хүмүүс айгүйх байсан. Тэгээд тэрэнд явж байгаад тэгээд ингээд ийм бараа болгоч байхгүй ингээд ганцаараа морь унаал явж идэг. Тэр морь унж байгаа айгу Монгол ахуй шиг. Гэтэ хувцсан яг Монгол дийл бол ягаад ч биш. Ийм хоёр талаасаа ангир-мингэртэй сонир дийл байгаа. Тэгээ гутал нь болохоор ийм арьсан гутал нэг юм Монгол гутал шиг биш. Гэтэ нэг юм бүжигчдийн хүмүүстэй тийм нарийнхан гутал байдаг шүү дээ тий. Этэн оншортой байгаад байна гэхдээ. Тийм гутал өмссөн байгаа байхгүй. Тэгээд тэр эмэгтэйгийнхаа царайг төсөөл гэхэд л ингээл одоо би ч уулын бадрал шүү дээ. Тэр хүн биш шүү дээ. Тэгээд яг тэр хүний нөгөө нэг меморигоор явж байгаа л тэр хүний царайг төсөөлөхэд л шууд ингээд бадралын хоёр нүлмэс асгаж байгаа байхгүй хоёр нүлмэс битүү нүлмэс. Тэгэл үнэхээр л хайртай үнэн үжтэй чаавс гэж бодож байгаа юм чи. Тэгэл ер нь бас л. Тэгэл яг сэрсний дараа ингээд яг би ч уулын ингээд за санийх бол гоё experience байлаа гоё одоо тийм хиймэл төсөөллөө гэж бодож байна шүү дээ. Гэтэл ингээд logically амар их юмд авцалтаад байхаар би ингээд сүлдээ окей.
I'm gonna trust this. Би одоо энд итгэхээс өөр арга алга гэж бодож байгаа. Тэр нөгөө ховсын тухай нэг юм кино байдаг ш та нар санаж нөгөө юу? Нэг Jack Black тоглодог. Тэнгүүтээ нөгөө нэг юу хин байдаг хаа. Tony Robertson хаа. Тэрнтэй нөгөө лифтэн дотор гацаад тэнгүүтээ ховстуулаад тэнгүүтээ нөгөө Tony Robbins гэх нөгөө том нөртэй юм уу? Тийм амар тэрэндээ цаа тэгээд нөгөө нөхөр ингээд ховс ярьж байгаад ингээд ховсдчихдаг. Тэгсэн чинь амар нөгөө бүдүүн эмгтэйч тэгрээс амар гой турхаагаар лараад байдаг. Тэрийг санаж тэнгүүтээ ховсцсон нь юу гэхээр чи ингээд ерөөсө хүнийг гаднах ингээд гой үзэмжирнэш дотоод үзэсгэлэн гоогоор ингэж харж ий гэсэн чи ерөөсө зүгээр ийм бүдүүн жоохон ер нь бол гаднах одоо юу нэлээд тийм үзэмжгүй нөхдүүдийг ерөөсө хачин гой имээсээр олж хараад байдаг. Тэр киног та нар мэдхүү үзчихсэн үү? Ер нь бол харж исэн юм шиг. Зүгээр яг тэр шиг зүгээр ховсны арилсан чинь найз охинчлаа амар бүдүүн байдаг шүү. Хүчлээ амар бүдүүн байдаг болно гэж байна. Тэнгүүтээ одоо жишээ нь яг ингээд яг жинхэнэ гаднах төрх нь амар гой мис яваад амар замаа харагддаг ч юм тий. Зүгээр яг тиймэрхүү ховсон дээр зүгээр яг жинхэнэ сайдаа амьдрал дээр юу гэдэг яг permanent одоо насан туршид нь үлдэхээр тэр хүнийг одоо юу гэдэг амар тийм хүсэл эрмэлзэлгүй зориггүй юм байлаа гэхэд тэрийг одоо ховсын аргаар ч юм амар тийм одоо тийм дайчин тийм болох тиймэрхүү юмнууд ер нь бол байдаг болов боломжтой шүү дээ. Боломжтой. Тэр ихтэй бас энэ л Гэтэ яг ховсыг нөгөө нэг яг одоо CBD хамгийн амар үр дүнтэй гэдэг гарна ховсыг яагаад төлөв зөвшөөрөх байгаа гэвэл ховс ч өөр хууралтан дээр үнэлдэг байхгүй. Хууралт гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо ингээд 3 бөмбөлөг өмөртөнд тавьчаад 2 байна гэдээ хэлэхэд 2 гэж л хардаг. 3 дахь хязгаарч хардаг байхгүй. Ямар өнгийн байна гэхээр нэг өнгийн өрхөд нөгөө 2 нэлээд байдаг. Тэгэхээр яг нөгөө хууралтан дээр үнэлдэг. Гэтэ би бол хууралт тодорхой хэмжээнд байхад зүгээр гэж боддог. Одоо нэг хэлцэн fake it till you make it гэдэг зарчим байгаа шүү дээ. Чаддаг болтлоо өөрийгөө хуурчих. Тийм. Тэгэхээр одоо би өөртөө итгэлгүй байлаа гэхэд өөртөө итгэлтэй гэдэг төсөөллийг дахин хийсээр байгаад өөртөө итгэлтэй байхаас айхаа айцгүй ямар нэг ментал барьерг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээнд ашиглахад бол зүгээр гэж боддог. Гэхдээ яг мэдхгүй одоо ховс руу бол илүү сайн сонирхож үзье л гэж боддог. Айгүй сонирхолтой зүйл. Гэхдээ ягаад ч юм одоо scientific community-д ингэж одоо CBT илүү үнэлэгдээд ховс сайн үнэлэгдэхгүй л байдаг л да ялтч байна. Хоос ихлээр яг зүгээр жоохон нэг талаар бас жоохон муухай яг жоох залхуул юм л та тий. Залхууч гэх юм одоо нэг шууд нэг роботыг ерөөсөө нэг одоо инженерчилж байгаа нэг сеттингс л өөрчилж байгаа л юм биз дээ ер нь. Ховсын үед бол илүү ховсчаасаа илүү хэсгэл одоо хичээл хөтөл гарах байхгүй. Заслын үед тэлжиж үйлчлэгчээс тэнцүүхэн гарна гэдэг байгаа шүү дээ. Үйлчлэгчээс бараг илүү гарна. Тэгмэд ховсын үед болохоор ховсын зааварлагч нөгөө хүнийхээ захиалгын дагуу хийж өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр аль аль нь ер нь бол залах уу гэдэг ч юм л дээ. Гэтэ яг нөгөө их тэгэхээр бас юу гэдэг бүр яг тэгэхээр чи нөгөө хүн чинь одоо юу гэдэг үйлчлүүлэгч нөгөөрөө хичээгээгүй болохоор нэг амар чармаалт гаргаагүй байж байгаа тэгүүлчгээр нэг өнгөцгөн талдаа өөрчлөгдөд бас яг дотоод суурь нь өөрчлөгддөг ч юм уу. Тиймэрхүү юм байж болох уу? Үгүй юу? Мэдгүй тэрийг сайн мэдгүй байна. Зурагаас үр тийм таамаг. Ховсын филд дээр болохоор нөгөө хичээсэн хичээгөөс илүү ховст ордоггүй гэдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгэл засал дээр чинь нөгөө хичээдэг хүмүүс дээр илүү үр дүнтэй хичээл багтаа хүмүүс дээр илүү үр дүн багтаа байх гэдэг шүү дээ. Амар их даалгавар малгар гэж шүү дээ. Одоо хичээл сургууль сурч байгаа юм шиг л болно шүү дээ. Тэнгүүд ховсын үед болохоор ховст ордоггүй хүмүүс гэж байна. Ерөөсөө ингээл яг хит ингээд нөгөө юу гэмдэ логиктойгоор бүх юмыг сэтгэж байлгах гад тэр нөгөө нэг яг тэр юмд ингэж хэсэг логикаа алдчихж тэр инсепшнээр ордог гэдэг байгаа шүү дээ. Тийм юм байж чадахгүй зүгээр ингээ бүх юмыг одоо энэ чинь тэгвэл алхаж очих хэрэгтэй юм шүү гэж боддог юм. Энд юм байхыг бодоход тэнцэн тийм байж таарлаа гэдэг ингээ логикоор өөрөө бодоод байдаг. Гэтэл тэр чинь ухамсар явагдаад байгаа байхгүй. Далд ухамсар руу орохын тулд ухамсараа төр өрөх хэрэгтэй байхгүй. Тэгмээд яг тийм хүмүүс дээр бол ер нь үр дүн байтугай хосруулж орохгүй байх таа. Гэтэ хос яг байдаг. Хос яг юу гэдэг тэр нөгөө юу мэдгүй America's Got Talent гэх шоу байдаг шүү дээ. Тэрэн дээр ингэдэж шүү дээ. Дөрвөн шүүгчүүдийн нэг хамгийн баруун талын нөгөө халзаа Howie Stewart comedian шүү дээ бас. Тэр чинь нөгөө ямар өвчтэй вэ гэхээр нөгөө байнгын бэлий зүйдэг. Ерөөсө хүнтэй гар ирдгүү. Гермофобиктэй. Тэг гермофобик нөгөө нэг ер нь жоохон тийм юунаас яддаг. Хүнд ерөөсө үрдгүү. Хүнтэрөөсөө гар ирдгүү. Тэгсэн чинь нэг нөхөр гарч ирээд тайзан дээр гарч ирээд нөхрийг авахсаа төвч ингүүтээ тайз руу алхаж чичгонгуудаа за одоо натаа гараарай гэж бэлийгдэл авалтаа мэ гараарай наа. Йоо тийм үү. Тий. Nice. Гараа барьж марингуудаа тэнгүүтээ нөгөө нэг буцааж юун дээр очингуудаа сэрэнгүүтээ юу ч санахгүй. Тэгсэн чинь нөгөө хажуудлын шүүгчд бүгд хайхсан. Чи дөнгөж цаа ингээд тэрийг хинтээ гар ирсэн ш тэгсэн чинь
өөр итгэж чадахгүй. Тэнгүүдээ бас жоох уурлаад байгаа байхгүй. Уурлах хэрэгтэй. Өөрхөн бас яг үнийг хэлээд хиймээргүй байгаа юм бас жоох хүч. Хос чинь ингээд хоёр төрөл байгаа. Нэг нь болохоор нөгөө хүнийхээ хүслээр хийн. Тий. Нөгөө нь өөрөө бэлэн болоод орон дээр хөвтэй тавьширч байгаад хийлгэн. Тэрийн төрнөөс хойш ярьсан. Нөгөөх нь болохоор цааны ярьдаг чинь нөгөө шок ховс байхгүй. Яг хүний хүсэг багт нь ховсж оруулах боломжтой гэж би ховс хийдэг гэдэг хүн болгоноос асуудаг. Тэнгүүд так гэж ярьж. Зарим нь болохоор мэдхгүй гээд, зарим нь болохоор боломжтой гээд, зарим нь болохоор огт боломжгүй гэдэг байхгүй. Тэгээ яалт ч хийгээд байгаа байхгүй. Шок ховс гэдэг нь болохоор Эриксоны арга зүй гэж байдаг байхгүй. Тэрнтэй айгуу төстэй. Өөрийгөө ховсдох гэдэг номон дээр одоо хүнийг хүсэг багт нь ховсдох боломжгүй гэсэн байгаа ч гэсэн Эриксоны шок ховс болохоор яг тэр боломжийг харуулж байгаа байхгүй. Техник байдаг. За одоо тэд мэд би ямраа одоо тэд тоолоход чи ингээл ховс инсепшн хийж байгаа шүү дээ. Тэнгүүд Эриксоны арга зүйд юм байдаг. Гараа өрөг, баруун гараа өрөг, зүүн гараа буулга, зүүн гараа өрөг, зүүн гараа буулга гэдэг чинь гинт логикийн алдаатай юм яриад эхэлдэг байхгүй. Баруун гарч айлтын бууцсан байж за баруун гараа буулга гэдэг хүн юу вэ яасан бэлээгээ бодож штэ тэр оронд дараагийн юм руу чихчдэг байхгүй. Тэнгүүд тэгээд дармууд нөгөө хүн нэг яг ухамсараа алдаж эхлээд тэгээд яг дараагийн шат руу орж байгаа байхгүй. Ховсон нь ор. Тэгээд тийм байдлаар хүний хүсэг багт нь ховсдаг нь болохоор тийм шок ховсын тийм төрлүүд юм шүү. Хүний тэгтээ тэр нэг 70 тонс юу хэлэх нэг 10 жил байхад нэг ийм л хэлсэн чинь за одоо нүдэн бүх юмыг цагаанаар төсөөл. Ээжигээ төсөөлээ. Бүх юмыг цагаанаар тийм төсөөл. ой мод гэж битгий. Тэнгүүтээ юу юм уу маш дохроо зохиож яадаг. Юу ууж яг сүү гэж хэлэхээр юм сүү гэж хэлээд байдаг. Тий. Нөө MC алтаагүй штэ. Тий. Молбойзын мань хоёр ховсч. Яг тэр зүгээр нөгөө off duty нөгөө нэг ажиллаа хийгээгүй нэг тагнуул ерхий газрын нэг охин байсан. За. Охин ч штэ эмхтэй. Тэгээ найзлал явжсэн. Тэгээ яг тэр дэмжигчээр тэгэхээр тэр хүмүүс яг мэдээдсэн бохгүй нэг л юм амар intelligent байгаад байдаг. Тэгээ яг байж байгаа хувцалж барьж байгаа зүгээр л нэг юм дан богтод шиг заяа. Тэгсэр цаанаа нэг амар ухаантай шагаад заа. Тэгэл яг мань хүнийг ерөн биж байгаа сэжлээд заахгүй. Тэгээ яг нэг зүн совын нэг л юм алтаагтай танилцуулалт өөрийн хүчний байгууллага. Надад өөрийн хүчний байгууллага гэсэн. Тэгээ ямар байгууллага юм гэсэн чинь батлан хамгаалах гэдэхгүй. Тэгээс нь яг алтаакийг яг өөртөө танилцуулах юм би тагнуул ерхий газар хэлсэн чи гэдэг царин нэг сонир болсноо болцсон бохгүй. Тэгээ яг тэр ингээд лавлаад асуусан чинь маань тагнуул ерхий газарт ажилтдаг заа. Тэгээ зүгээр ингээд нэг тэмдэг юмдгээ явуулсан талт хийсэн. Ердийн тэм үед амьдрт ажиллаж исэн. Тэгээ яг нөгөө нэг яаж чонготой заа цэцэг гэд хэлсэн. Тэгээд яг тэгмүүд яг тагнуул ерхий газрынхан болыг ховс мосын талаар ойлгохдаг гэж байгаа байхгүй. Тэгээ нэг юм Тамира гэд одоо ховсч юм байгаа. Тэрний талаар их сургуульд байхад нэг юу яжсэн. Багш үзүүлж исэн. Тэг ингээд хүний биеийг ингээд хоёр сандал дээр хөлийг нь өдлөг үзүрийг нэг сандал дээр, толгойг нэг сандал дээр хөвтүүлээд өөрөө гидсэн дээр гараа зогсоход нөгөө хүн төмөр шиг хатуу байж байгаа байхгүй. Тэгээд тэрийг үзчихэд энэ одоо magic тэ bullshit эсвэл одоо ховс уу гайхаж байгаа байхгүй. Тэгээ сонсоод байсан чинь тэр яг тэр хоёроос бас сонсоод тийм хүн байдаг гэж сонсоод. Тэгээ дараа нь Nomadic Accounting одоо LLC гэдэг байгаа шүү дээ. Nomadic Comics-ийн продюсер Тамирахтай ярилцчихсан чинь бас тийм хүн байдаг гэж сонсоод. Тэгээд окей. Тэгээд бас нэг өнрөө гэд манай мусын магистр байдیں۔ Тэр Тамирахад тэр найз нь гэж хэлээд. Тэгэхээр нь Тамирахаас тэр хүний дугаарыг асуугаад уулзах гээд би подкастэнд орлох гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн ингээд зүгээр төрийн ер нь бол одоо юу хийдгийг бол хэлж болохгүй. Тэгтээ ингээд аюулгүй байдлын юмд ажилладаг. Тэгээ подкастэнд орох боломжгүй гэж байгаа байхгүй. Олон нийтийн тийм юунд ч орч болохгүй. Зүгээр anonymous зочноор оруулаа та. Мэдхгүй тэр нь би одоо сайн мэдхгүй байна. Тэгээ чи ингээд хэрэг уулзахыг үнэхээр өсвөл талбай эргэн тойрны нэг кафед ирээ суучих. Тэгээд намайг залгах чи би удаач гэж байгаа байхгүй. Тэгээ би чамд 20 минут уулзах чадна. Тэрнээс биш. Ер нь яг төрийн ордны хавцаа зүгээр ойрхон байж явах хэрэгтэй тийм ажил хийдэг гэж байгаа байхгүй. За тэгэхээр юм шүү. Тэгэхээр яг тийм хосмовсын хүмүүсийг бас яг төрийн ордон мортонд ашигладаг байх гэдэг байхгүй. Магадгүй та. Холдож болохгүй гэж. Энэ хойлыг батал гэж. Тэ. Мэдгүй яа. Ямар ч байсан олон нийтийн тийм юмгаар бол орж болохгүй гэж. Бид тэр нэг хүнтэй юм ярьж байхдаа ч юм уу амар тийм тэмдэглэлтэлж яасан яг яадаг аахгүй. Арай илүү нэг тийм жоохон илүү сайн нэг тод үлддэг гэх юм уу. Тэгээд ээ. Чи баттах гэж байгаа байхгүй. Тий. Нэг жоохон нэг habit болсон байх. Яг зүгээр нэг хүмүүс чинь янз бүр байдаг үстэй. Гэтэ би барыг эргэлж ин тэнд хаяа. За ихэнх үед би барыг эргэлж ин хүнтэй ярьж байхдаа бисэн тэмдэглэл эргэлж харддаг юм. Ямар шин. Тэр тухайд бичээл. Үгүй чи харахгүй байсан ч гэсэн үлдэх байхгүй. Одоо ингэ толгойдоо бодох чинь нэг функц шүү дээ тий. Тэнгүүд чи гараа ажилуулад бичнэ гэдэг чинь мотор функц ажиллаж байгаа байхгүй. Бурхан шүү. За яг сэтгэл яг одоо тэгээд манайх бас нэг жоохон өндөрлөх төгч юм л доо. Гэтэ
жоохон сүүлийн хэдэн минутыг бас сэтгэл зүй ч юм уу те тэрнээс бас жоохон өөр юм ярэ. Юу ашиг ашиг. Яа арай л яг үнэ хэлэхэд нэг сэтгэл зүй би бол яг ингэж удаан ярих гэж бодоагүй л те. Гэтэ ялтч ингээд нэг орчоор тэгээд ялтч ингээд бүр өөрөө ингээд цаанаасаа сонирхол төрөөд өшөөлөг гүнзгийрч асуугаад тэгээд яг мэдхгүй байсан юм ингээд мэдэж авч байгаа болохоор ингээд ялч үл яриалаа л та. Уг нас арай өөр бас юмнууд ярих гэж бодож байсан тэгэл. Тэр яач ч тэгэл дараа нь яг бас тэгэл ахаал орох байлгүй. Тэгэл бүр дараа нь тийм өөр ер нь бол яг өөр ер нь ойрд юу вэ тэгээд комедийн юугаар амар төгсгөлд насаач тээ. Юунуудаар сонир сайхан одоо комедиг ертөнцөөр. Комедиг бол ер нь хэсэг анхаарах болцсон байна. Яг нэг хэсэг бол дан комедигаар амьдарч байсан. Дан комедитой төлрөл. Одоо бол яг энэ нөгөө нэг бэбинүүдэд том болох хэрэгтэй байна. Сэтгэлзүйч workshop. За тэгвэл одоо сэтгэлзүйч workshop бол одоо ингээд бас хөлн дөрөнд гарна ганц төрчлээ. Сэтгэлзүйч подкаст гэж нэг юм хөрөхгүй байна. За энэ домгийн подкаст. Харин подкаст амар хүрээтэй авсан. Тэр дөрөөндөө илүү ганцандаа хүрдгүү юу ч юм гэвэл бид хоёрын л юу байна да одоо. Тийм үгүй. Яг гоо тэгж хэлж байгаа юм учиртай байхгүй. Би хэрвээ сэтгэлзүйч подкастыг хийхэ болчих юм бол хэн ч хийхгүй байхгүй. Хамтрагчд байгаа. Гэтэ миний нөгөө лидийг хүлээгээд байгаа. Хоёр хамтрагчтай. 3 одоо хөтлөгчтэй юм уу тий? Тэнгүүд манай хэд ингээд нөгөө надамаг амар хүлээдэг. Тэг яг энэ нэг систем тогтохгүй байхгүй. Сервер дээр болохоор олон хүн байгуулахаар өдөр тутмын гараад ирсэн. Манай хоёр дотроос өдөр тутмын гарч ирэхгүй байхгүй. Тэг би ихе болчихоор нам зогсчдаг. Чи очоод хоёр хүмүүс мөн үү? Тийм. Манай хоёр оюутнууд байхгүй. Тэг манай сонсогчдод яг энэ хоёрт аягүй дуртай. Тэгээд энэ хоёр маань жоохон нөгөө яг тэр талын юм нэг хийх сонирхолтой байна. Тэг яг нэг энийг босгочоод тэг яхан бол одоо ер нь гэхдээ яг хийгээгүй байсан ч гэсэн ер нь комедиэр бодохгүй орно. Гэхдээ одоохондоо бол яг энэ ажлууд руу илүү сайн төвлөрч ирж үчээ зарцуулах гэдэг. Комеди хийхгүй. Тэг яг би нөө Бадрлын талаар бас өөр ингэ сонсч ирсэн л та. Бадрлыг ер нь бол одоо бүсгүүчүүд, эмэгтэйчүүдийг амар сайн найрч чаддаг гэж сонсч ирсэн. Тэгээд яс айхтар юм сонсцоо. Тэгээд яг уу ер нь зөвөр тэрийг тайлбарлал. Шинэ үнэн үү? Чи түрүү асуул гэдсэн биз дээ өөрөө. That was a joke, bro. That was a joke гэсэн юм. За тэгвэл би тэр чи яг жигнэсээ юм байх гэж бодсон шүү дээ. За энэсгийг хасах юм уу тэгвэл? Энэсгийг хасчихё. Мань явах та тэгэл. Зочноос болъё. Ингэт юм уу? За хасахгүй юм байна. Тийм. Яг одоо би юм шүү дээ. Одоо гараад ямар ч эмэгтэй хүнийг найрч чадах уу гэвэл үгүй. За 10 хүнтэй таарад 9 найрч чадах уу гэвэл үгүй. За 8 найрч чадах уу гэвэл үгүй. Гэхдээ би нэг нь бол яг үгүй яг одоо би байжгаад энэ хүнийг өөрийн болгох нь доо гэж бодсон ч юм уу. За энийг болгох чинь доо гэж бодсноо олж чадна. Тийм үү? Яг чинь баг 10-аас 10 юм биш. Үгүй. Нэгээс нэг гэсэн үг. Чинь бүр нэгээс нэг байхгүй. Нэгээс нэгэ. Тэг шал өөр. Жоо бол тэр 10-аас нэгийг сонгоно гэсэн үг юм. Хизээч миний болохгүй хүн гэж байдаг байхгүй. Гэтэ хизээч миний болохгүй гэж хүн байгаа. Тэг би яг хэнийг яаж өөрийн болгохоо мэддэг биш. Би хэн минийх болохыг мэдэх байхгүй. Окей. Хин надад найрахыг мэднэ л гэсэн юм уу те. Тэг ер нь бол яг хэн бэлэн байгааг чи шууд хараад мэдгүй үстэй. Тэг наа чин бас айгүй хэрэгцээг нь анзаарна гэсэн үг. Яг айгүй тийм ухаалаг яваад байхгүй. Харьцчиж мэднэ үстэй. Харьцахгүй байсан ч мэдэж болно. Харьцахгүйс мэдэж болно. Тэр ямар хүн яаж зураг авч ийн ямар стори хийж ийн бүх юмс харагдаж шүү. Хүй би тэгээ минийх болох юм шиг байна хэдэн хүмүүстэйс минийх болоогүй шүү дээ. Тэр харин тэгэл яг би харин бадрал биш байна л да харамсалтай. Методологи яа. Методологи билгээл бадрал шин тэгээд хоёрт яг нэг тийм чин өөрийгөө амар сайн ойлгоцсон өөрийн capability одоо давуу тал те тэнгуүтээ нөгөө хүнийгээ бас аягуулсан observe одоо яаж чаддаг яаж матч хийх үү ялчгүй сэтгэл зүйчлийн бас нэг давуу тал гэж хэлж болохоор те тийм гэхдээ яг сэтгэл зүйч болоод юм байхгүй л тоо тийм ээ тэгээд ингэдэг байхгүй одоо чи надтай эдэж таарахгүй хүн гэж байна шүү дээ тэгээд намайг тоох хүн байсан ч гэсэн зөв нөхөртөө маш их хайртай байж болно шүү дээ за бас тийм ээ тэр хүн рүү би аваад хийж цагаа өрөхгүй байхгүй тийм ээ гэхдээ ялч юм байна бодоод үзсэн чинь нэгт сэтгэл зүйч хоёрт комедиан гэхлээр чинь яг зүгээр энд хоёроос аваад үзэнгүүт төгс хүн эмэгтэйчүүдийн зүгээр яг амар гол хоёр зүйлүүд их хангачиж байхгүй тий. Үгүй нэгт амар одоо сэтгэл зүйг нь одоо ойлгодог ч юм уу нөгөө эмэгтэй хүнийг амар ойлгодог одоо тэр empathy хоёрт амар одоо эмэгтэй хүнийг инээлгдэг ч юм уу одоо жаргалтай ялгаж чаддаг. Гингүүт л ерөөсөө
Гуравт айбстай. Ер нь гуравтаас менежмент бол нэгт болно шүү дээ. Яг нөгөө хүнийхээ хэрэгцээг ойлгох л гэж байна. Нөгөө хүнийхээ хэрэгцээ. Комедиан байна уу? Чи комедиан байна уу? Сэтгэл зүйч байна хамаагүй. Нөгөө хүнийхээ хэрэгцээг мэдж байгаа цагт л чи хүссэн юм авч. Гэхдээ харин би үг яг нөгөө бадрлын орж ирсэн нөгөө юг сонссон л таас нөгөө Kex podcast-ийг. Тэрэн дээр бол бадрлал тэгэл яг сонсоод хэрвээ үнэхээр ингээд бадрлын яриаг сонсоход бол за тэднэр дээр нэмэгдээ саяны ярьсан юмнууд дээр нэмэгдээд одоо тэр одоо libido stamina гэх юм уу. Гэхдээ тэгээд одоо тийм ээ тий. Тэр найрах тал дээр бол одоо ер нь л нэг тийм одоо бата шиг царайлаг биш. Идрээ шиг амжилттай биш. Байсан ч гэсэн ер нь бол одоо яг ер нь болно л гэдэг санагддаг бол хүмүүст хэлж чадна. Тэгвэл юу би яг энийг гэхдээ өөрөө би амар ингээд би ингэдэг гэж хэлэх шаардлагагүй. Би бас амар тийм яг өөрийнхөө хувьд ханамжтай яг болцсон байгаа болохоор. Зүгээр ингээд залуучуудад яг энэ амар дутагдсан санагддаг байхгүй. Тийм одоо тийм яг ингээд амар хэрэгцээ тэр байгаад байдаг. Тэрийг буруу ойлгоод ингээд худлаа сагсуурах дээр ч юм ингээ өөр юм дээр зарцуулаад байдаг. Яг ингээд эмэгтэй хүмүүс бол бас л адилхан гой залуу өсөж байгаа, уулзж байгаа залуу гой байгаасаа гэж өсөж байгаа дэмжмээр байдаг. Тэгээ чи өөрөө яг өөрөөрөө байж чадах юм бол тэгээ яг эмэгтэй хүнийхээ хэрэгцээг ойлгож чадах юм бол ч юм тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх юм бол чи ямар ч хүнийг одоо хайртай үнэ яг ямар ч хүнийг биш л те ихэнх хүнийг өөрийн болох боломжтой. Тэгэхээр яг тэр хэрэгцээгээ залуучууд амар ойлгох хэрэгтэй санагдаад. Тэгжиж яг гой дараач байгаа гой юм руу гой орохгүй яг нэг охинд таалагдах хэрэгцээн дээр амар хүлэгдээд удаад идэм санагдаад байхгүй залуучууд. Тэгэхээр яг энийг бол амар хэлхийг хүсдэг. Тэгвэл юу? Тэгвэл наадч нэг масан. Тэнгүүд нэг би одоо тий надад одоо охин хэрэгтэй эсвэл би одоо хүнтэй өрчүүл гой болно гэсэн тийм хүмүүс болтон хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чи одоо ингээд бүр гарцаагүй эмхтэн хүн шаардлагатай гэсэн тийм сэтгхүүтэй хандаад байна шүү дээ. Тэнгүүд тэгж хандвал бүр баг хинээс нэрч чадахгүй бах тийм үү? Магадгүй ер нь өөрийгөө амар хүнд байдалд оруулчих жоохоо юм. Тийм. Ягаад тэгэхээр нөгөө ингэдэж штэ чи болцох тал дээр туршлагагүй болвол эхлээд чи хаягдсан ч хамаагүй энтэй салсан ч гарцгүй гэж бодож байгаа хүмүүстэй сайн болцох гэдэг байгаа. Гэхдээ тэрэнд жонтой хайртай суун мөн гэж худлаа ярьж сэтгэл зүрхийн шархлуулах биш штэ. Зүгээр л одоо болцож үзэх тийм. Тэгжиж яг нөгөө хичээхгүй байж байхдаа ямар байдаг гэдгийг ойлгох байхгүй өөрөө. Одоо би түрүү нөгөө яриадсан штэ. Уул хаданд ганцаараа байхдаа одоо яг миний хэрэгцээ юм бэ гэдгийг ямар санагдсан гэдэг ба шүү дээ. Тэрэн шиг одоо нөгөө яг нэг хүнд зориулаад хит одоо энэ охиндөө л өрөхгүй болохгүй гэдэг чигээр хүн эндүү try hard болчихдаг байхгүй юу? Амар хичээн, амар их ач холбогдол өгнө. Үйлдэл болгонд нь эмзэглэн гомдон тэнгүүд тэр чинь амар unattractive чанар байхгүй юу? Татагдах чанар биш. Эмэгтэй хүн тийм хүмүүс эрэгтэй хүнд л татагдахгүй шүү дээ. Амар дороо харагдаж шүү дээ. Тэнгүүд эхлээд ингээд ердийн хүмүүстэй болцож үзээд тэгээд яаж хэлбэрддэг ойлгоод яаж хэлбэрдэхгүй байдгийг ойлгоод яг жинхэнэ бэлгээ яг юу үстэй жинхэнэ бадрал юу үстэй жинхэнэ амд юу үстэй гэдгээ ойлгосныхаа дараа тэр хэрэгцээгээр яг ер нь бол хамгийн гол point одоо бүгдийг нэгтгэхэд хэлэх юм бол хамгийн секси зүйл бол яг өөрөөр байх байхгүй. Яг өөрийгөө мөн чанараар нь ойлгох. Тэг энэ бол баг өөртөө итгэлтэй байх мөн биш. Биш үү? Өөртөө итгэлтэй байх чинь үндэс мөн. Бүр энэ бол амар том ойлголт байхгүй. Хүмүүс яг яаж итгэлтэй байх гэдэг амар том ойлголт гэж юм. Өөртөө итгэлтэй байх чинь хаяа зүгээр нэг тийм жоохон худлаа нэг өнгөрөөч гэх юм бас хамгийн том ойлголт гэдэг нь яг өөрийгөө боддоор хүлээн зөвшөөрөх байхгүй. Миний сул тал юу юм, миний эмзэг тал юу юм гэдгийг бүгдийг хүлээн зөвшөөрөх. Бууж өгөх биш зүгээр хүлээн зөвшөөрөх. Яаж явж байгаа сэтгэл зүйр орчоод байна те. Тийм ээ. Тэгэл одоо тэндээс нэг л хүн болсон тийм хүмүүс хооронд ярьж байгаа юм сэтгэл зүй байх. Тэгээ яалтчгүй яг энэ сэтгэл зүй гэдэг юу бол өөрөө яг ямар ч юм дээр очисон одоо байх хэрэгтэй байгаа таахгүй. Спорт ч байсан гэсэн, урлагч байсан гэсэн, байгууллага байсан ч шинжлэх ухаан байсан ч гэсэн бүх юм хүн байгаад байна шүү дээ. Харин тийм үеийн одоо яг арт хүн. Хүний нэг 10 жилийн зүгээр яг ердийн хичээлүүд нь сэтгэл судлалын юм одоо их сургууль заадах шиг контентийг агуулгыг зүгээр 10 жилийн хүүхдэд өгч явах хэрэгтэй гэж. 10 жилийн хүүхдэд шүү бүр. Тэгжиж хүүхдүүд яг тэр мөн чанараа ойлгоод залуу насаа өрөхгүй цаг хөгшин насаа байсан ч гэсэн амьдралаа өрөхгүй байхгүй. Амьдралаа ингээд айдсанд баригдаж өнгөрснөө мэдэхгүй байхгүй зарим хүмүүс. Алдчихгүй гэдэг айцаас болж хит боломжтой амьдэрсэн. Тийм. Зүгээр яг хуу тийм сэтгэл зүгээс гадна ер нь зүгээр 10 жилд нь ер нь амьдралд бэлдэх бас нэг тийм хичээлүүд байх хэрэгтэй юм шиг. Одоо шинэ нөгөө манай нэг үеэл юмд Porsche сурдаг байхгүй юу? Бүр одоо бүр багасаа манай үеэл тэг бүр нөгөө ер нь бол Porsche бүр төрсөн. Тэг Porsche бүр амьдэрсэн тэнгүүд
10 жилд ийм хичээл ордог гэдэг байхгүй. 8 9 дугаар ангид нь клуб гэдэг хичээл заяа. Юу? Клуб гэдэг хичээл. Клуб гэдэг. Тийм. Тэнгүүтээ одоо 9 10 дугаар ангид нь ч илүү. Тэнгүүтээ чи одоо клубд ороод яаж ингэж нэг тийм awkward байхгүй гоё юм клубын соёлтой ингээд гоё яагаад тийм байх вэ гэдгийг бүр заасан гэдэг байхгүй. Тэгээ тэрнийх нь одоо ингээд бүр одоо тэгээ 10 жилийн хичээлүүд амар гоё тийм нөгөө зүгээр л нэг анги танхимдаа ингээд лекц ороод байгаа шот нэг тийм семинар шиг яг ингээд практик юутай тэнгүүтээ өөрсдөө ингээд за клуб гэж юм байд юм аа. Та нар одоо яг хичнээн орохнаас ч болоогүйч ирээдүйд бол орно юм байдгийн энэ дээр ингэх хэвээр тэгэх хэвээр эдэр гэдэг энэ ингээд хүртэл ойлголцсон ч юм уу те. Нэг тийм тодорхой одоо нэг тийм соёлын юмнууд хүртэл яваад байгаа байхгүй. Тиймэрхүү дөө бас зүгээр нэг тийм юмнууд бас ордог бол амьдрах ухааны те. Тийм. Зүгээр нэг fucking биологи, геометри зэрэг биш. Тэр амд нөгөө диммо тэмдэглэдэг гэж байгаа шүү дээ. Тэр чинь хүмүүс амар мартамх амт баг. Тийм. Ингээл би нэг санчандаа гэж бодож ирсэн мартцсан юм байна шүү дээ. Зөндөө. Тэгэхээр ингээ 10 жилээс ихсэн бид нар юу мартцснаа санахгүй байхгүй. Юу мартцсан байхгүй. Мартцсан тийм. Тэгэхээр яг ингээд амьдралд хэрэгтэй юм заахсан мал илүү л дээ. Би бол биологи химээ тэр чигт мартсан. Аашт ваваг л санаж. CO2. Тэ CO2. Нэг л валентууд тэрнээс унгасныхыг амар сандаг байсан. CO3. CO3. CO3 юм уу? Аммониа үл юу лээ? CO3 гэдсэн санагдав. Өчнөө л юм цээжлүүл нэ. Тийм. Кобальт, мобальт гэтэр гэл. За тэгээд нэслэг тавг дээр их сайхан байлаа. Нэслэг тавгийнхаа нэслэхэд сайхан байлаа. Манай архны зочоо Хэр гаргийн хоёрыг харсан гэж тойрыг хэлсэн юм аа. Энэ тийм ээ. Яг үндэ би хэлсэн юм уу? За тэгээд ямар ч хэсэн манай шинэ дугаарт орж ирэлцсэн Бадралтаа маш их баярлалаа. Зүгээр дээ. Welcome, always welcome. Одоо утгагүй нэрээ юу шинээр гарч байгаа подкаст нь нэр нь яатсан байгаа. Яг тоосны хөрнөл гэдэг нэртэй л. Тоосны хөрнөлээ. За тэгээд humble нэртэй. Гэтэ ер нь үгийн яг үнийг хэлэхэд миний харж байгаагаар бол одоо Бадралын одоо хөрсөн болгоно одоо нэг гол болно гэдэг шиг одоо алт болно гэдэг шиг бол би бол надад бол сэтгэл зүйч подкаст бол ер нь бол нэлээ давгүй явж байгаа ш. Яг би зүгээр амар буухагаар хэлэхэд би нэг баян нэг манайхтай харьцуулдаг. Манайхтай харьцуулах биш. Би ер нь манайх чинь бол харьцуулагдчихгүй байгаа яг үнэ хэлэхэд юу харьцуулчихгүй нэлээ доор байгаа байхгүй юу. Тэгээ би Apple-ийн подкаст руу ороод ранкинг сардаг байхгүй. Тэрэн дээр бол сэтгэл зүйч подкаст бол ер нь бол байнгын топ 5 байна уу баг 10-т явж идэг болсон мөлий. Бараг тэгэл орж ирсэн цагаас хойш амар хүчтэй тэнцэнэ байгаа л байгаа. Тэгэл тэр шиг бас шинэ подкаст нь тийм л авах. Ер нь үгүй сонирхолтой концепт сонир. Сонсогдож чинь тэгээд өшөө хийх юмд нь өшөөл. За тэгэл амжилт хүсэх шаардлага алга. Тойртооч бас амжилт хүсье. Би бол яг тойрын подкаст амар дуртай. Яг энд ингээд хүмүүс нэстэг тавг гэдээ ярингууд би тойр мэдээ. Яг тойрын амар underground подкаст манай тийм sleeper юм шиг байна. Фэнүүд нь амар тийм яг тойрог амар хайрлж мэрэл сонсдог. Нэстэг тавг ингээ өстэй тэгээ өстэй гэдэг нь очиг байр сонсдог гэж бүгдийг сонсон штэ энэ гэл. Би яг тийм фэнүүд чи яг тийм фэнүүдтэй амар гой холбогдсон шүү. Тийм фэнүүд л ер нь яг подкастын нэг тийм урам өгдөгтэй нэг юм аяг гоё явуулаад байдаг. Яг уу энэ болтол сонссон бол те зүгээр ойр жоохон тэгж зүгээр сонсогч нартайгаа ингэж харьцахгүй байгаа нь уучлаарай. Би уг нь ингээд бүх юмд нь бүх комент юмд reply гэдэг байсан. YouTube-ийн пэйж ороод зүрх дараал те. Зүрх дараал reply бичээл анди ханаад идэж байгаа гэж мэгэл те. Яг өгч хэлж байгаа. Сүүл хайрн ингээд нэг жоохон ишт хүч унаа те. Ингээд жоохон тилтрээд хайцсан тоолт. Санаа зовж байгаа. Уучлаарай. Хамт байсан баярлаа. Бид нэр хаашаач алга болоогүй. Нэстэг тавгийнханд хайртай шүү. Бидний нэстэг тавгийн бензин дууссан байсан юм аа. Одоо буцаад ирсэн. Электрик нэстэг тавг. Одоо mental energy-гээр шаан. Tesla-гаас нэг тавг авсан. Mental energy-сээ батрал өглөө. Тэглээ. Ер нь бол аим их юм суралцж авлаа сайн нэг дугаараас л. Hot girls-ууд хайртай шүү. Одоо бүгд нэ. За bye. За баярлаа.